Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зурж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэн! Гэр бүлийн радио 104.5, 84.5 дэлгэн дээр таяагийн цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн хүлээн авч сонсож байна. Мөн 3W1045 цагийн мэн вебсайтаар бөмбөрсгийн өнцөг болон бүрээс нэвтрүүлгээ сонсох боломжтой. Харин үзхийг хүсвэл Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэх кредитээр бичээд хайгаарай. Тэгхийн болбол яг одоо та бүхэнд бид дүрстэйгээр хурж байгаа шүү. Ошроо. Тийм ээ. Яод энэ давхар яваад ах шиг ахын дүрсээ үгүй юу? Үгүй баха. Надад бол ямар ч юм алах тийм ээ. Тийм үү. За тэгээд радиогийн 1-р студид очроо. Заяа. Найруулагч Мис ажиллаж байна. Харин радиогийн шоутоос 9986 1045. 9986 1045. Та шууд бидэнтэй холбогдоод ер нь бол яг хоо битэр бол одоо өглөөнийхөө нэвтрүүлгээр тий гол зорж байгаа зорилго нь бас битэр нэг юм бүхнийг мэдэж ч юм уу тийм байхгүй. Бас сонсогчдийнхоо тий гой үзэл бодлоо. Угаасаа юу ч мэдэхгүй гэж. Сонсмоор байгаа шүү. Манайхан гой залгаал ороод ирээ битээ нэрлэхээрээ тий. Зарим нэгэн хүмүүс бас битээ айгаарэ гэж хүсэж байна. Би гараа амир дэлгэцсэн гараа харагдахгүй. Ингээд дэлгэжтэй дэлгэцсэн байгаа гэд. За тэгээд манайха сайхан амарцгаас нь өглөөний минь төргий. За манай сонсогчд минь орж ирж байна уу? За магадгүй машина бариа явж байгаа. Тэ гэртээ сонсож байгаа мянган сонсогчдоо зөвхөн өөрт чинь зориулж тэ энэ өдрийн минь төргий. Тэгээд амжилтаар дүүрэн байх болтгоо гэж хүсэн өрөөж байна. Хүсэн өрөөж байна. Мэдээж шууд меншн давалгаагаа эхлүүлчихье гэж бодож байна. Меншн давалгаанд та бүхэн идэвхтэй оролцоорой. За мэдээж зүрхэн давалгаанд бас идэвхтэй оролцоорой. Хин нэг уриалан дуудаад меншн давалгаанд оролцсноор энэ лоогийн бэлэг болвол ном өгөх байгаа штэ тий. Уншихыг хүсэжсэн. За энийг авандаа гэж бодожсэн номыг тань бид бэлэг болгон өгөх болно. Тийм учраас та бүхэн меншн давалгаанд идэвхтэй оролцоорой. Бидэнтэй хамт өглөөг өгтөж яагаад баярлалаа гэд бидний зүгээс бяцхан бэлгийг бэлж байгаа. За энэ 7 хоногоор бол бэлэг төр завсарлаж байгаа шүү. Яагаад гэвэл 7 сарын амралт эхэлж байгаа учраас найзууд маань тийшээ амархаар явж штэ. Тиймээс 7 сарын бэлэг завсарлаад 8 сараас буцаад бэлэг бол маань ажиллаж эхэлнэ гэсэн. Бэлэгтэйгээ хамт би завсарлах юм уу? Яах вэ? Бэлэгтэйгээ хамт завсарлахгүй. Яах вэ? Завсарлахгүй. Бэлэггүй энд би байгаад яах вэ? Надад ч надаас бэлэг авъя гэдэг үл яах вэ те? Тэгвэл тэгэл өөрөөсөө өгч үчтэй. Би ингээд хоолоогоо сонссон чи яг нэг хинтэй айгу адилхан ярьдаг болоод тах юм. Хинтэй. Боги захиралтайгаа. Яа! Нэг юм үг мөгөө нэг юм ингэж юм бацаж ярьж мараа л те. Бас нэг л амар шүү те. За манай сонсогчдын харж байна уу? Манай заяа олонгоосаа ингээд айгу даруухан эхлүүлж штэ те. Гэр бүлийн радио 104.5 бөмбөрцгэн болон гэдэг гээл те. Ер нь ингээд айгу даруухан эхэлж байгаа. Бөмбөрцгэн болон гэдэггүй шүү. Эхлэхээс өмнө та нар яадаг гэж бодож. Би нэг дараа нэг яг эхлэхээс өмнө хийж байгаа тэр ястаа тийм байхгүй. Тэгээ дуусны дараах үйлдэл нэг та нарт нэг харуулнаа те. Сая бол гашгараад баг чихний хэнгэрэг цоолох шахлаа тий. За яста би миний хоолойны хөвч тийм амар чанга дээрээ бүр хоолоос хөвчтэй байдаг юм уу? Бага шүү. Тийм үү. За би баялаа антамын хичээл орсон баярлаа. Бага. Сайхан амарсан уу? Оо, сайхан амарлаа. Хүч нэрнгээс асуугаагүй юм биш үү? Сайхан амарсан уу? Оо, сайхан амарсаа. Би ч өгчтөр очиод бас 5 6 гээл унтцсан чинь тэр чигээрээ унтчих. Ямар эрт унтдээ юм бэ? Байранд жоохон ер нь жоохон ядраад ах шиг байна те. Тэгээд сайхан эрт унтмаар л шүү. Яасан ч гоё юм. Гэхдээ унтцсан тэгэл ороо өг нь open mic-тэй очиж шинэ жокнуудаа туршия гэж бодож ирсэн. Тэгээд ядраад нам унтцсан байлээ. Харин дууг нь туршин моршин гэж яриалсан шүү дээ. За өглөөний мэдэж байгаа бүх сонсогчдод баярлалаа. Аялал оюунагч өглөөний мэндэ. Миний хөрхөн дүндэр энэ өдрийн мэндэ гэсэн байна. Ажлын өндөр амжилт хүсье гэсэн болвол ноёко харин овоо ирчиж хөш morning гинэ. За сайхнаа чулуунхүү өглөөний мэнд өнгөт орчлон минь гэсэн байна. Ядамсрын туяа маань өглөөний мэндэ гэсэн бол меншн давалгаанда манайх нэг дээрээ. За яах вэ өглөөний мэнд гэж ангараг орж ирсэн байна. За гих мэдчлэн өглөөний мэнд мэдэж байгаа бүгдэнд нь тунчиг ихээ. За манай энэ сонсогчд дундаас энэ эрүүл мэнд одоо юу юм бэ? Үс уналттай байна шүү дээ тий. Үс уналттай холбоотой энэ мэдээлэл мэддэг хүмүүс бас байна уу тий. Хар бих төрх. Одоо миний болохоор ингээд ийм
Үсэг нь ургахлаар ингээд нэлээд сагсаачдаг байхгүй. Тэгсэн чинь сагсаахгүй яг энэ урдуураа ингээд яг энэ хаваараа ингээд айгүйх унаадах юм. Хар бих. Тэнгүүд эндээ нэг урдаа нэг хэдхэн цөөхөн үстэй юм шиг. Тэгээд ерөөсө босгочихгүй, хэлбэрээ олгочихгүй, ер нь нэг тийм болчоол юм тий. Хар бих. Хар бих гэж юу юм? Хятадын нэг хар бих байдаг байхгүй юу? Ийм нэг хавтгаа би бас яг хэрэгэлсэн. Иймэрхүү нэг савар шиг ийм нэг жижиг ийм дөрвөлжин юм байдий. А тэрийг нөгөө нэг усанд ингээд нөгөө нэг зуурна штэ. Бих ингэж зуурна штэ. Зуурангууд ингээд нэг зунгаар алдсан ч гэдэг юм уу нэг ийм хар өнгөтэй юм болдог байхгүй юу? Тэрийг нь яг ингээд харцарж байгаа хэсэг дээр түрхдэг байхгүй юу? Тэгэхээр ургалтыг сайжруултыг. Вау. За. Яг туршсан. Тэрний зургийг гоё хэлээрэй тийм ээ. Тэгээ эн чин хямдхан аптекаар байдаг, зарим аптекуудаар байдаг. Онлайнаар бас нөгөө нэг хүмүүс зардаг 2500 мамзуул гэдэг баг. Тэр авцаа байдаг. Жохо үнэтэй юм байхгүй юу? Байгаа штэ. Хямдхан гэж бодохоор л хэрэглэмэргүй санагдав. Дараа нь би хэлээ. Дуусангуудаас first 500 төгрөгийн нэг үнэтэй нэг бас юм байна. Айгүй хэрэгтэй. Тэрийгээс хэлж өгье заяа. За тэгээ энэ 7 хоногоос бас гоё дулаарах гэдэг шиг байна те. Харин гэхдээ тэр ийм пост явж ирсэн манайхан бас харсан уу те. Одоо эх 7 хоногт жаахан дулаарна гэж байгаа байхгүй те. Тэгсэн чинь хүмүүс доогоор нь тэгвэл бид нэр жаахан аялье да гэдэг. Ядаж 7 сарын 10 гэхэд дулаарчих байлгүй дээ те. 7 сар 8 сар бол олон жилийн дунджаас хамаагүй дулаахан жил болно гэсэн бэлээ шүү ер нь. Манай Эрка байгаа сте. Хизүү үед амраа зугаалж байгаа юм байна шүү те. Хөвсгөл дээр над руу зураг явуулсан чи өвлийн гүртгтэйгээ зураг авалцсан. Хөвсгөл сайхан байна гэдэг. Мангар азгүй те. За тэгээ Эркэдэ бас сайхан амарч байгаа. Зундаа сайхан өвлж байгаа гэдэгт нь эргэлзэхгүй байна. Цасан дунд унтсан гэж хэлсэн шүү дээ бүр. Тэгсэн гэж нүү. Тий, майхан дотор цасан дунд зэрсэн гэж л. Зөө. За манай ганц цэг мань орж ирсэн байна. Ойрд орж ирээгүй хүн сайн уу? Францаас манай сонсогч байна. Өглөөний мэндэ орой, шөнийн мэндэ, өглөө өдөр орой шөнийн мэнд гэсэн байна. Мөхөө манаас өглөөний мэнд мэдхээс өмнө меншн давалгаанд нэгтчихэд өглөөний мэнд мэддэг уламжлалтай уламжлалын дагуу орж ирсэн байна. Та яг одоо 9986 1045 дугаартаас холбогдож өглөөний мэндийг нийт сонсогчдод дэвшүүлэн хүргэх боломжтой шүү. Тийм ээ. Би сая нөгөө меморигоо өгсөн байхгүй юу? Тэгсэн 2020 оны сонгуулийн улсын хурлын сонгуулийн зар сурталчилгаа дууссан өдөр юм байна. Өнөөдөр. Тэгээд яг ингээд радио дээрээ зар сурталчилгаа аваад хуулийн дагуу ингэж ажиллаа гэдэг пост тавьж ирсэн юм байна. Тэгээд тэгсэн удахгүй манайхаас сонгуул болох гэж байгаа юм байна иргэжил. За. Түүний дараа жил дахин сонгуулах гэж байгаа юм байна. За. Ерөнхийлөгчийн сонгуул, улсын хурлын сонгуулиуд одоо ерөөсөө л хаяа даран залгаа болох гээд байна штэ. Юу бодож гинэ? Үгүй яах вэ? Би ингэж боддгийг юу гэж бодох вэ те? Юу гэж бодож байна? Яг би одоо ингэж боддош би нэг баян биш те. Одоо ингээд ер нь баяжихгүй байгаа шалтгаан төлбөртэй ч гэсэлд оролцохгүй байгаа гэж бодоод байдаг штэ. Тэг гол нь яхаа надад хинч мөнгө өгөхийг хүсэхгүй байна л да. Зүгээр яхаа жок шүү зүгээр туршиж үзсэн чи энийг зөнгө энийг хайнаа. Тэ энийг өстө хаач ярихгүй. Очроо над дээр жок ашигладаг хөө. Айгу хэцүү штэ. Түрүү одоо жишээлбэл нөө нэг эфир эхлэхээс өмнө яадгийг ярьлаа штэ. Тэгвэл яг эфир дуусны дараа өдөржингөө намайг ямар байдаг гэж бодож байна. Ажлаа хийгээл төвлөрөө суухаар байс хийгээл очроо орж ирнэ. Орж ирээд нэг сонсон юм ярина. Өчигдөр одоо үс яалсан гэдээ л харин тэ ус унсан гэдэг. Би яг ингэ юм аа. Ингээд салцныг чи өгөөд байлаа. Алтаацсан гэлээ өглөө. Алцаа үс алцаач чадах юм гэж. Миний үс алцаагаад тэргээ ороод ирж байгаа байхгүй юу? Би яг зүгээр ингэдэг. Мэдчихлээ. Заяад ингэдэг. Яг нэг онлайн төрлийн богино хэлбэртэй жокнуудыг заяад туршдаг байхгүй юу? Тэгээд заяа хэрвээ инээж явах юм бол би тэрийг хязгаарч тайзан дээр ярьдаггүй. Тэр хүмүүс инээхгүй гэсэн үг. Хэрвээ заяа инээхгүй бол тайзан дээр хоёулаа байгаа шүү. За тийм ээ одоо хоёр би энийгээ бөөцөж, хайрлаж, эрхэмлэж, нандинах ёстой. Энэ цаг мөчтөр ингэх юм бол яш. Би нэг 7 хоног төвчлээ те. Чамаа бөөцөл гэж яг нэг уг очроо дотроос гарч ирэх гээд байна. Бөөцөл гэж үзлээ бас те. Батмөнх бат жаргал өглөөний мэнд гэсэн байна. За сайхны чулуун хүмүүс сонгуул гэснээс үлдэх зориг баримтат киног үзээрэй хүмүүсээ гэж бас уриалж байгаа юм биш үү? Зориг гэд кино би үзсэн шүү дээ. Үгүй. Юуг нь үзсэн? Жинхэнэ Монгол киног үзсэн. Энэ нэг гадаад кино мó? Юу гэсэн үг юм бэ? Монгол кино байлгүй дээ. Сонгуул гэснээс үлдэх зориг гэд баримтат кино үзээрэй хүмүүсээ гинэ те. За тийм байна.
Мэдгүй би бол нөө зориг гэдэг нөө Монгол кино байдаг штэ. Сайхнаа дэлгэрэнгүй биччихээ. Манай Эрк очроо ёо яна уучлаар би 7 хоног Эрк гэж хэлэхгүй яж байгаа хэлчихлээ сая. Харин чи хэлээд ах шиг байна. Намайг харин хэлчихээр уурлаад идэм ба. Ингээд хідүүлээ уурлахаас өмнө эхний болон руугаа шилцтэй. Өнөөдөр сайн цагийг хамт бүтээ. Дурсамж 1988 гэсэн болонгууд танд хүрнэ. Ингээд эхний болондоо тавтай морил. Та бидний амьдрал жижигхэн үйлдэлүүдээс л бүтдэг. Энэ амьсгалал, ээлдэг үг, хүндлэл. Энэ бүхнээс л сайн цаг эхэлдэг. Сайн бодол зөв хандлагаар сайн цагийг хамт бүтээе. Сайн бодол зөв хандлагаар сайн цагийг хамтдаа бүтээцгээхээр энэ цагийг амжилттай эхлүүлж байна. 99861045 99861045 дугаар таны өмнө нээлттэй мөн Facebook дээрх шууд лайв стриминд ор комент бичих эрх чинь ч гэсэндээ нээлттэй байгаа гэсэн үг шүү. Радиогийн 1-р студид очроо заяа 2 найруулагч Мизугийнхан хамттай өнөөдрийн сайн цагийг хамт бүтээх болонгаа эхлүүлж байна. Өнөөдрийн сэдв гэх юм бол химнэлт гэсэн сэдвээр хамтдаа ярилцах болно. Ер нь химнснээр сайн цагийг бүтээхэд дөхөн болох болов, дэм болох болов те? Юу гэж бодож байна? Ер нь яхаа химнэхээр сайн цагийг бас бүтээж болно л доо. Сайн цагийг бүтээхэд маш олон юм шалтгаанууд байгаа. Гэхдээ тэрний нэг нь л бас нэг хэсэг нь химнэх гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр дэлхийн ертөнц бүгдээрээ хязгаартай, бүх зүйл хязгаартай, мод хязгаартай, уур амьсгал, цаг агаар, хүчил төрөгч, тий. За бидний санхүү, мөнгө бүх зүйл ер нь л хязгаартай гэж газрын баялаг хүртэл хязгаартай байхгүй. Тэгэхээр бид нэр химнэх гэдэг одоо сэдвийг хөндөх нь бол ер нь бодлогын төвшөнд маш зөв зүйлээ бас гаргаж ирлээ гэсэн үг. За тэгэхээр манай сонсогчд мань гоё те. Химнэх гэдэг одоо сэдв дотор сайн цагийг хэрхэн яаж бүтээх вэ? Бид нар бас юу химнэж болох вэ амьдрал дээр те. Маш энгийн зүгээр гэрт дотор байгаа зүйлээсээ хүртэл ингээ эхэлж болох л байхгүй. Тийм үстэй те. За эхний асуултаа асуусан. За ямар асуулт? Би чамайг яг асуулт бэлтгэсэн байгаад байна гэж утсан шүү дээ. Үгүй би зүгээр яг нэг химнэх талаар нэг жоохон судалгаа хийж ирсэн багхгүй. Манай сонсогчд мань бас ороод ирээрээ 9986 1045 энэ дээр үзэл бодлуудаа гоё хуваалцаарай. Сайн цагийг бүгдээр ер нь хамтдаа бүтээх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг химнэх гэдэг зүйл бас айгүй чухал нөлөө үзүүлнэ гэж байгаа. За мэдээж танах гэртээ мэдээж нөгөө нэг том зүйлүүдийг ярихгүй л дээ хамгийн түрүүнд өөртөөсөө эхлэхээ бид нар ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр өөртөөсөө эхэлж байгаа энэ үед өөрөө байж болно. Эсвэл гэр бүлдээ байж болно. Химнэлтийн горим дээр нь яг юун дээр химнэлтийн горим нь илүү ажилтдаг вэ? За манайд бол химнэлтийн горим ажилтдаг юм бол байхгүй байна. За өнөөдрийнхөө сэдвээр л бүр илүү сэдвээр ер нь химж эхлэе л гэж штэ юм тий. Гэж яхаа уурлаад байгаа. Би уурлаагүй би зүгээр хэлж штэ. За тэгэхээр яг химнэлт айгуу тийм хэцүү сэдв сонгоцсон юм шиг байна. Манайх ер нь айгуу химэндэггүй байхгүй. Ер нь тэгэл за маргааш дэлхий сүрччих юм билүү гээл те. Ер нь тэгэл ингээл мөнгө орж ирвэл үржил байдаг. Тэгэл ер нь айгуу тийм юу аацсан. Тэгээ яг өнөөдөр ялчгүй сайн цагийн хамт бүтээх дээр химнэх гэдэг сэдв байгаа учраас би химнэх талаар судалсан чинь ер нь химсэн дээр юм байна өө гэж ер нь бол бодсон байгаа. Тэгэхээр яг би бас ингэж боддог байхгүй химнэх гэдэг ойлголтыг бол нэг юм харамлах те айгуу муухай юмаа цааш нэгээ дутаж амьдрах те өөрийгөө хавчиж амьдрах гэх мэтчлэн ер нь бол аюу амар ойлгодог байсан байхгүй. Тэгсэн чинь үгүй юм байна штэ те. Ер нь бол яг ирээдүйнхаа тэр эрх чөлөө аз жаргалыг худалдаж авж байгаа тийм нэг юм процесс юм биш үү? Химнэх гэдэг чинь хугацааны аз жаргалаа тийм. Богино хугацаагаар сольж байгаа нэг процесс. Энэ химнэх гэдэг асуудлыг болохоор философийн үүднээс тайлбарлсан байдаг юм байна тийм. Гурван төвшөнд ер нь за тайлбарлсан. Нэгдүгээр толгойд хойшлогдсон ханамжийн онол гэж ярьдаг юм байна ер нь. За юу гэхээр хүүхдүүд ялангуяа тийм. Гэртээ бид нэр химнэх аргачлалаар ингээд жоохон дадал болгоод сургачих юм бол өнөөдөр яг химнэх арга зүйд суралцсан хүүхдүүд ирээдүйд болонгод айгүй тийм сэтгэл ханамж бас жаргалтай амьдрдаг гэсэн нэг юм бүр судалгаагаар одоо Маршал Маллоу гэдэг тийм туршилтаар судалсан судалгаа байдаг юм байна. Тэгэхээр нөгөө нэг юм ирээдүйнхаа тэр аз жаргалыг бий болгохын тулд өнөөдөр бас хэмнэх хэрэгтэй гэсэн нэг юм явж идэг юм байна. Хоёрдугаар турлаар нөөцийн шилжилтийн хууль гэж юм байдаг юм байна. Яг тэгэхээр нөгөө түрүүнд хэлсэн шүү дээ. Орчлын ертөнцийн бүх зүйлүүд ер нь бол
хязгаартай шүү те. Бүх зүйл дуусчдаг. Өнөөдөр ингээл бүгднийг нь байгаар нь хэрэглээлээдэг. Ус мос те. Ер нь гэртээ крантны ус гэх мэтчил бүх юмнуудыг ер нь хэмнэх, нойлын цаасаа хэмнэх те. Яг хідэн нүдээр арчих. Танах хідэн нүдээр арчих гэж заадаг хүүхдүүд. Үгүй шүү дээ тийм. Би ерөөсөө заадаггүй байсан байхгүй. Гэтэл яг тэр стандартыг 2 нүдээр л арчихад болох байхгүй тэр чинь. Нуглаал те. Цаасаа хэмжээ өгчтөр ярьжсанаа хүчил төрөгч ой мод өдөрт яг дэлхийн Амазоны ер нь дэлхийд байгаа ой моддоос өдөрт 1 минутанд те 40 хөл бөмбөгийн талбай орчим те тийм одоо мод сүйдэж устдаж шатаж янз бүрийн аргаар байхгүй хүчил төрөгчгүй болж байна гэж байгаа шүү дээ. Гэх мэтлээ ер нь бол одоо нөөцийн яг тэр байдал дээр нь хандлага болох хэрэг. Дээрээс нь бас ингээд хэмнэх гэдэг мөн чанар ч өөр хүүхдүүдийн ч юм уу бид нарыг эмх цэгцтэй зан чанар сургаж идэг юм байна юу. Айгүй тийм эмх цэгцтэй те. Тийм шүү дээ. Ер нь тэгээд хэмнэхгүй байна гэдэг нь өөрөө манайх ч айгүй хэмнэдэггүй эмх замбраагүй ингээд нэг би нэг айгүй сонио онолд айгүй итгэдэг байсан юм а. Тэрийг ер нь боллоо. Японочууд нэг тийм нэг онол гаргацсан байсан нэ. Гэр орон янз янз ингээл муухай ер нь жоох эмх замбраагүй байх тусам хүүхдийн нөгөө нэг юм оюун санаа айгүй гүйлгээ ухаантай болдог. Яг тэрийг бодоод өстэй яг тэр минь улам залхуура улам хэмнэхгүй болгол бид нар ч ямар ч төлгөөг гинт зугаалах уу гэж зугаал ингээ шууд хөвсгөл яваал те. Шууд бид нар гинт шийдвэр гаргаад хэвтчихсэн аа. Бид нар бүр ингээ шууд урагш хятад метод руу нөгөө юу л усан парк марк хот мотор шууд авилчихжээ. Тэгэхээр нөгөө нэг энэ дээр чи нөгөө нэг цаана эмх замбраагүй байх нөгөө нэг юм үдэл санаа яваад байгаа байхгүй. Тэгэхээр яг миний хэлэх гээд байгаа бол санаа болохоор бид нар ер нь хэмнэснээр маш олон даваа талуудыг бий болгож идэг юм байна. Дээрээс нь сайн цагийч бүтээх хамгийн ихний алхам болж идэг юм байна. Тэ? Дээрээс нь ирээдүйн тэр гоё эрхчлөлөөгөө хөдөлж авч идэг юм биш үү гэдэг нэг юм ойлголттой болсон. Зарим нэг үзэл бодлоо хайнаа. Танай гэрт хамгийн одоо хэмнэлттэй хин бэ? Хамгийн үрэлгэн нь хин бэ? За ер нь бол бүгд л үрэлгэндээ. Яг жоохон нэг за ингээд хамжаарахтай хин бэ? Ер нь яг за яг тийм хүн одоохондоо байхгүй юм тийм ээ. Одоо хамгийн хэмнэж байгаа нь хамгийн бага юм уу одоо мөөмө итгэс өөр байхгүй. Гэтэ яг одоо ингээд яг ингэдэг юм байна. Би ингээд ер нь аягүй тийм үрлэгэн шууд ингэдэг. Тэгэнгүүт манай эхнэр бас яг адилхан болцсон байхгүй. Ер нь болцсон. Ер нь нэг нэгэндээ уусдаг шүү дээ. Тэгээ бид тэр чи адилхан ер нь ингээл үржлээдэг. За маргааш орж. За гэж ер нь үрэл хоёлаа ингээд явчихдаг байхгүй. Тэгээ ер нь хүүхдүүдэд харсан чинь бас яг тийм болчих. Ингээ харсан чинь ер нь дагчдаг юм биш үү эцэг эхчүүдээ те. Тэгээ харин би өнөөдөр яг энэ хэмнэх гэдэг сэдвэр яг өөртөө шингээж авъя гэж бодоод байгаа байхгүй. Энэ дээр минь гоё туслах хүмүүсийн үед манайха 99 16 10 45 руу залгаатай хэмнэх ойлголтын тухай бас бидэнтэй хуваалцаарай гэж хүсэж байна. За, комментуудыг хүргэх үү те бас орж ирсэн байна манай. За, коммент өглөөний мэндэ нэвтрүүлэгт оролцож байгаа бүх найзууд болон дүүнэртээ энэ ажлын өдрийн амжилт хүсье. Бас манад байхгүй өнөөдөр бүх зүйл амжилттай байна гэд явж байна гэсэн байна. Оюуны өгчөндөөс хэмнэлт гэдэг зүйл байхгүй юм байна. За, алтан чимэг сүхээ өглөөний мэндэ гэсэн бол за зохиосон дуугаа сонсох хүсэлтэй байна гэсэн байна. Тун утгагүй бас YouTube суугт байрших төлөвлөгөөг манай найруулагч маань чихэн дээр халтхан шивнээд өнгөрсөн. Тэгэхээр тун утгагүй та бүхэн бас дахин сонсох боломж нь бол нээлттэй болно гэсэн. За манай гэрт болохоор бас яг ингээд химнээч тэгээч гэдэг тийм нэг яриа дахин явагддгүй л те. Эхлээд сонсогчтойгоо холбогдоод тэгээд яриалгаа харцгаая. За тэгээ. Байна уу өглөөний мэнд? Hi morning. Өглөөний мэнд сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За өнөөдөр охиныхон төрсөн өдөр те? Харин тийм ээ. За төрсөн өдрийн баярын мэнд хүргээрээ. За би төрсөн юм аа. Өнөөдөр. Том нь илүү бага нь илүү? Бага нь. За тэгвэл одоо хоёр дахь охиноо үлгээдэж авсан хорвоод хосгүй энэ сайхан өдрийн мэндийг Нойкодо хүргэж байна. Охинд нь бас цэцэг шиг хөөрхөн охинд нь эрүүл инх аз жаргал хамгийн сайхан бүхний хүсэн өрөө хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн хүний ертөнцид аз жаргалтай амьдраарэ гэж хүссэн өрөөж яана манай радиогоо. Бас ээжээсээ гоё байнга үлгэр дуурайлал авч те ээжтэйгээ адилхан юм гоё мондог хүн болоорой гэж бас ерөөж шүү. За баярлалаа. Би яг энийг сонсгоно. За тэгээрээ ерөөл бүрийг нь сонсгоорой. Тэгээ. Амар гоё өгнөд шүү дээ. Баярлалаа. Өнөөдөр бүр гоё болох байх. За өнөөдөр бүр парк орно гэсэн. Ирхий хэлсэн. Тэгэндээ. За тэгээд өнөөдрийг бас сайхан өнгөрүүлээрээ танай харин гэр бүлийн хувьд хэмнэлтийн бодлого ер нь яаж хэрэгжиж байна Нойко? За яг мөнгөн дээр хэмэл би одоо нэг ер нь яг мэдээж хэрэгцээтэй юмнуудад төлөвлөжтэй. Тэгээд тэр сардаа тэрэндээ энэ сардаа тэрийг гिचдэг л те. Гэхдээ бусад үед бол аль болох хэмнэдэггүй. Ягаад тэгэхээр эго яг манай нөхөр намайг загнаал гэдэг юм л те хэмсэнгүүгээд тэгээд яг
хоолн дээр бол бүр хэмнэдэггүй. Бүр ингээд дуртай хоолнуудаа бол яаж хийж байгаа л бүр ингээд аваал идэг гэлэхгүй юу. Харин мэдэгдээд Яа. байдгүй. За. Эдхийм дээр өстой хэмнэдэггүй. Тэгээд яагаад гэхээр яг нөгөө хавдартай хүмүүс дээр хамт ажиллаж байсан учраас үгүй тэртээ тэрнгүүл яг хүн цагаа тэгээд дараа гэсээр л нэг мэдгээд өөрөө идчих чадахгүй хавдраа хотод ахвалсан хүмүүс байна тий. Тийм тэгэхээр угаасаа нэгэнтэй л боломжгүй үед бас ирэх боломжтой учраас тэрнээсээ өмнө яагаад одоо боломжтой гадарыг авч болохгүй гэж боддог болцсон. Тийм яриад талцсан. Тэгээд бага байхад яг ялцчихгүй өснөрөө яг бүх юм авч чаддгүй байсан ч гэдэг юм уу тий авах юмсан л гэж аяух боддог ч юм уу. Тийм байсан болохоор одоо л яах гэж амар өгтлээ ажиллаж байгаа байлээ. Зүгээр өснөө яг тухайн өдөртөө л одоо дээрээ л байх гэж чийдэг болсон шүү дээ. Тэгээд айгүй би үрэлгийн юм шиг мөртлөө бас яг мэдээж төлөвснийхаа дагуу байдаг. Тэгээд манай нөхөр болохоор бас ер нь бол миний эсрэг. Одоо яг жоохон нөгөө саний очрог хэлдэг шүү жоохон уусж байгаа. Тийм тэгээд октодын маань хувьд бол хүүхдүүдийн маань хувьд болохоор бас гайгүй нэг амар над чиг үрлэмш. Гэхдээ яагаад би нөгөө энийг авсан би өнөөдөр гэдэг ч юм уу тэрийг би дандаа ард нь тайлбарлаад өгчдөг байхгүй. Өнөөдөр ээж амар их ядарсан юм чи өнөөдөр өөртөө баярлуулчих гэдэг ч юм уу те ингээд тиймэрхүү маягаар юм авдаг болохоор гайгүй байдаг юм шиг байгаа. Тэгээд сүүлийн үед би нэг хэсэг AI ашиглаадсэн юм. Зураг мураг нөгөө хувиргадаг те Gemini ч юм уу. Тэгсэн октодд айгүйх загнуулсан. Тэгээд айгүйх AI дуу сонсоод байсан байхгүй юу бас айгүй таалагдаад тэгсэн бас загнуулаад яасан гэсэн AI чинь өөрөө ашиглахын тулд тэр чинь нөгөө яг сургахын тулд айгүйх хэмжээний цахилгаан хэрэгжилж байгаа. Тэгэхээр цахилгааны эрчим хүч нэлийн шат зарцуулдаг учраас наа чин байгальд айгүй хортой штэ гэд багтаа загнуулсан. Битгий ашиглаж байгаарэ гэсэн Бас гүнзгий бодож шүү те. Тийм тэгэхээр нь би за юун сүртэй ганц дууштай гэсэн чи та ганц сүртэй ганц дуу гэхэнгүүт бусад хүмүүс чи сүртэй ганц дуу гэсээр байгаа бүгдээрээ ашиглаад цахилгааны эрчим хүч чинь нэлээд их явна. Тэх болгонд наа чин мод айгүйх тайрагдана. За нөгөө цахилгаан ажиллуулахын тулд янз бүрийн баахан үйлдвэрийн одоо юу гэдгийг тос моторын тос ч гэдэг юм уу юу за мэдгүй нэг тиймэрхүү юм яриадсан. Тэгээд тиймэрхүү юм яриад байсан. Ямар ч байсан тэр нөгөө үйлдвэрийг ажиллуулахын тулд те айгүй хэмжээний нэгдүгээрт цахилгаан ажиллуулдаг. Дээрээс нь айгүй хэмжээний хүргэхийн тулд усны хэрэглээ байдаг гинэ. Тийм тэгээд дээрээс нь байгальд хортой юу гэхээр нөгөө хэрэглэгдсэн муудсан компьютерийн хаягдлууд. Тэгэхээр энэ гурав аюух хэрэглэгддэг учраас no more AI л гэдэг аль болох. Окей. Ер нь бол яг химнснээрээ сайн цаг руу дөхөхөд нэмэр болд юм уу? Ер нь химнэх шаардлагатай юм уу? Би бас арай за ганц хүн яавал гэж боддог байсан. Одоо тэрийгэ болж гинэ. Тэгэл хүүхдүүдээсээ сурдаг болчих тий. Нэр нь ганц би ганцаархнаа л яг нэг удаа л гэдэг юмнаас болоод тэр чинь хэд дахин удаа давтагдана. Тэгээд энийг нь дагаж хүн болгон бас хийж байгаа те. Тэгэхээр би ч гэсэн нэгдэхгүй. Нөгөө ганцаардахгүй юм уу юу гэх юм. Ганцаараа ч гэхгүйгээр яг химнээд байгальтай хоргүй бүтээгдэхүүнийг айлуулах хэрэглэх гээд байвал зүгээр юм байна. Тэгээ уутны хэрэглээ одоо пластик эдлийн хэрэглээнүүдээ бас нэлээд багасгаж байгаа. Тийм тэгээ тэр чинь айгүй бас мөнгө ордог шүү дээ. Яг тэгэхээр одоо нэг уут чинь 150 болцсон байл жижигхэн ч гэсэн. Юу 150 300 юу 200 300 арай дуун зэрэг мөрөгддөг тий. Тэгээд ядтаа дэлгүүр гарахтаа цүнхтэйгээ ч юм уудтайгаа нөгөө замуура шиг тэгэл гаддаг болсон шүү дээ. Дахин дахин ашиглах боломжтой уутаа ашиглаж штэ тий. Тий нөгөө ялангуяа нэг ийм артын ууд ч аваа хөөрхөн дахин ашиглагддаг тийм. Тэгээд тэрийг тэр уутаа ашигладаг. За бас нөгөө даавуу ууднууд аюу хөөрхөн байгууллагууд өөрсдөө рекламадад нэг сурталчилгаан энтрээр өгчдөг шүү дээ. Тэд нар айгүй бас гоё хэрэглэгддэг. Аль болох пластик аяга хэрэглэхгүйгээр удаан хугацааны одоо шат заягангаа ч юм уус л хэрэглэдэг ч гэдэг юм уу. Нэг удаагийн савх гэхээсээ илүү юу яа өөр өөртөөхөө савхыг авч явдаг ч гэдэг юм уу те. Нэг иймэрхүү маягтай жоохон химнэж байгаа. Тэгээ хоолн дээр л өстой химнэж чаддгүй, хувцсан дээр бол химнэж чаддаг.
Тэгээ энэ нэг одоо бид дөр байлаа гэхэд бид дөрвнийг одоо хэмнэлээ гэхэд тэр маань за яг нэгдүгээрт мөнгөө хэмжээ тэ өрхийнхаа хоёрдугаарт бас байгальдаас нөлөө үзүүлж чадж байгаа болоо гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхгүй болохоор манай нөхөрчин сая усны төсөл дээр ажиллаад тэгэхэд нөгөө цэвэрлэх байгууламж чинь бүр үнэхээр амар болсон байдаг юм байна. Тэгээ тэр болгонд хин дан юм пластикууд гарч ийн гэж байгаа байхгүй. Тэр нөгөө хүмүүс чинь 0 руу ичдэг юм лээ шүү. Тэгэл гих мэтчлэн ингээд жижигхэн нэг уут ч гэсэндээ тэр чинь байгальд ахортой байгаль чи өөрөө эргүүлэл бид нар өмхийдээ амьдран тэ нөгөө өмхий угаарандаа амьдрах гэл энэ болгон чинь бидний нэг хүн гэлтгүүгээр та бүгдээс өөрсдөөс чинь шалтгаалдаг учраас нэг талаасаа мөнгөө хэмнээд амиатаад байгаа юм шиг боловч нөгөө талаасаа бусдтай буюу ирээдүйдээ бас хэмнэлтийг гой цэвэр байгууламжаа үүсгэх гэрэлт ирээдүгээ үүсгэх тэр нэг өдөр наах юм болов. За баярлалаа Наико бидэнтэй санал бодлоо хаваалцсанд. За окей дандаа нөгөө дөнгөж усаал ярьдаг болохоор толгой орчих. Үгүй өнөөдөр хоолой чинь дажгүйс хэрэглэн байна хүү. Тий гоё Оо байна. за. Тий цаанаасаа бүр нилээ ингээ засаж байгаад орж ирсэн үү яасан хоолой аймагс хэрэглэн байна хүү. Догтлуулж юм. Өндгөө очиж төрөөд ирсэн юм болов. Харин өндгөө ороод ороод ирсэн юм уу яасан. За баярлалаа Наико өргөжлөлтөнд сансараа. За тэгээд За баярлалаа. За тийм. За. Мэшин давалгаанууд бол үргэлжилж байна. Сайн цагийг хамт бүтээе гэд мянган баярлалаа ах маань орж ирсэн байна. Угаасаа амьдрал намайг химнэхэд сургаад байна уу Харин гинэ. тий ер нь яг ер нь хэмнэхгүй зарим хүмүүс хэмнэлтийн талаар ярьхлаар юм бодол орж ирнэ л дээ. Угаасаа хүрэхгүй байх чинь юугаа хэмнэх юугаа яах юм те. Гэтэ яг ганцхан мөнгө санхүү дээр биш. Ер нь ингэх юм бэлээ. Оюун санаан дээр оюун санааныхаа энэ потенциал дээр тархиныхаа потенциал дээр бас асар том хэмнэлтийг хийгээд хүүхдүүдэд үлгэр дуурайл болгохноос ашигтай юм бэлээ. Жишээ нь одоо нөгөө нэг Apple-ийг үүсгэн байгуулагч хэм бэлээ. Нэр нь орж ирдэггүй. За бас Марк Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг. Тэдний нэг юм Apple-ийг үүсгэн байгуулагч юм бэлээ. Нөгөө Facebook-ийг үүсгэн байгуулагч юм бэлээ. За тэднийг нөгөө нэг түүхүүдийг ингээ харж байхад ингэдэг юм бэлээ. Тэр чинь ингээд ер нь ганц нэг л хувцс ингээд нэг хувцаа ингээ байнга өмсч идэг ч юм уу те. Ингээ байдаг. Тэг яагаад ингээд цөөхөн ганц нэг юм хувц өмсөө байгаад идэг юм бэ гэсэн чинь энэ нөгөө мөнгө хэмнэж байгаа биш те. Тэр чинь асар их мөнгөтэй штэ. Тархиныхаа хүч чадлыг хэмнэж байгаа гинэ тэр хувцаараа. За яагаад гэдгсэн чинь те ингэдэг гинэ хүн ингээд ороо унтлаа. Өглөө босоод надад олон хувц байх юм бол би алийн өмсгөөгээ тархиа ажилуулдаг гинэ. За тархиа ажилуулж ангууд ингээд эрч хүч өөрөөс нь юм тархины энерги гараад байдаг. Сонголт хийх гэх тэрнгүүр чи ингээд тийм учраас өвдөөс өглөө ингээд тэр сонголтынхаа араас ингээд ажил төрлөө хийгээ хонгууд хүчин жоохон багассан байдаг гэж байгаа байхгүй. Угаасаа надад өмсөх тийм хувц байгаа гэдгээ угаасаа мэддэг. Тийм учраас тэрийг өмсөд гарчхан тархиныхаа нөгөө нэг юм потенциалыг хэмнжийдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас айгүй. Тэгэхээр бид нар яг тийм тэр ичиг юм цөөхөн хувцтай байх нь цаашаа те. Зөвхөн ер нь өмнөх ороо нь хамгийн гайхалтай нь ганц өглөө юу өмсөх вэ гэдгээ ядаж сонгоод тавиад бэлдээд унтчих юм бол хүүхдүүдэд хүртэл маш сайн. Өглөө босоод ямар хувц өмсгөө гэж бодож тархины энерги гадагшлуулахгүй хэмнэж ийн гэсэн үг байхгүй тэр өдрөө бас тархиа ажиллах хүч хэмнээд байна гэсэн. Бид бол хүүхдүүдийн тархийг нь хэмжил гараад ирдэг юм байна л да. Хамаг хувцыг бэлжээл гардаг ш. Чи яадгийн өглөө за ямар хувц өнөө өглөө ямар хувц өмсгөө гэдэг өглөөдөө боддог. Үгүй би өчтөр өмнөх өдөр нь бэлддэг байхгүй. Ягаад гэвэл нэг сургуулийн хүүхдтэй эцэг их ер нь л дандаа тэгдэг байх гэж би боддог. Тэр тусмаа ээжүүд өмнөх өдөр нь бүх хувцсыг бэлтждэг байхгүй. Тэгээ маргааш хувцсыг хайхгүйгээр бэлдсэн хувцаа өмсгөөд явхад нэг өсөндөө цаг хэмндэг яг очроог эхэлдэг ч. Харин тий. Яг цаг хэмнэгээс гадна тархины потенциал юу хүчийг хэмнээд байгаа. Тэгээ би тэр түүхийг сонсноос ер нь дандаа юу боддог бас. Надад ер нь одоо нэг юм ганц би одоо чи ажиглаж байвал зэ ганц тэр нэг юм шар юмаа дээгүүр өмсчин зэ. Тэгээд нэг өмдөө баг 1-7 хоног өмснө. Нэг өмдөө 7 хоног өмсчин. Над нэг 2-3 л өмд байгаа. Нэг өмдөө болгоод энэ 7 хоногт энэ өмдөө л өмснө гэж шийдчихин 7 хоногийн ихэнд. Тэгээд тэр цамцаа бол ингээ сар бол хувц суугаахгүй л. Тий. Тэгээд ердөө энэ нөгөө нэг юм фоло цамцнууд те. Ердөө нэг 3-4 шиг юм фоло цамцнууд бодолхгүй байж байгаа. Тэгэл ердөө ингээл дарааллаад ингээ хөлгцсөн байдаг. Тэгээ бодох юм бо зүгээр захаас нь гарт одоо яг ингээ дарааллынхаа дагуу ингээ ээжлэл өмсөд явцдаг. Тэгэнгүүт яг би бас өөрийгөө тархиныхаа потенциалыг бас хэмнээд байна гэж бодоод байгаа шүү дээ. Би бол бодох юмтай бас тэрийг нь өмсгөө, энийх нь өмсгөө гэж өмнөх өдөр бодож жагаад маргааш цагаагаараа бодож жагаад тэгээд хувцснуудыг бол тохируулж гаргаж ирж байгаа байхгүй. Хүүхдүүдийнхаа ч гэсэнд номер 1 2 3 гэл ингээл нэг нь яхаа өөрөө мэдээд хувцс чинь номер 2 3-ийн хувцсыг бол тэгэж гаргадаг. За манай дээр бол ер нь нөгөө хэмнэлт гэдэг зүйл чинь яг тодорхой хэмжээнд
бид нар түрүүн хэллээ штэ. Угаасаа л амьдрал ингээд химнэхэд химнэлтэнд ингээд сургаад байна штэ. Юм нь хөрөхгүй байгаа юм чи угаасаа химнэхээс өөр арга байхгүй штэ л гэж байна. Тэгсэн ч гэсэн химнээд сайхан амьдралын төлөө, сайн цагийн төлөө хичээж байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Бага тий. Зүгээр нэг жишээ авч ярих юм бол тамхи татдаг хүн. Хайрцагтай ингээд өдөрт ингээд дор хаяж нэг хайрцаг тамхи татдаг тий. За нэг эсвэл 2-3 өдөр тамхи татдаг ч юм уу. Тэр тамхины мөнгөө цуглуулж агаад машин авсанд бүр түүх байдаг штэ. Харин тийм түүх зөндөлтөө тий. Эн чинь бол яаж ийн вэ гэхлээр химнэлтийг хийгээд байгаа гэсэн үг байхгүй юу? Химнэлт чинь ерөөсөө амьдралын хэм маягийг л арай өөрчлөхийг хэлээд байгаа штэ. Яг үүндээ бол яа хэвийн байдаг зүйлээ арай жоохон өөрчлөх чинь амьдралын хэм маягт шууд нөлөөлж байгаа гэсэн үг. За одоо жишээлбэл өдөр болгон тамхи татдаг байсан хүний хувьд гэх юм бол сайн цагийн төлөө би ингэснээр ингэх юм байна гэдэг зүйлээ ухамсарлаад ойлгоцсон байгаа бол тухайн зүйлийн төлөө ямар нэгэн байдлаар төвчээр шаардагдаж штэ. Мэдээж ойлгомжтой дадал болсон зүйлийг чинь дахин нэхэгдэн штэ тэр тамхи чинь. Гэхдээ энийг хэрэглэхгүй бол нэгдүгürt миний эрүүл мэндэд сайн. Хоёрдугаарт химсэн мөнгөө би яг цуглуулж чадах юм бол дараагийн унах унаандаа бол зориулах боломжтой гэдгийг мэдсэн байгаа хүнд бол химнэлт нь утга учиртай болчихж байгаа байхгүй юу? Яг үнэ. Гэхдээ тэр химсэн мөнгөө бас өөр зүйлдэл ингээд зарцуулаад авах юм бол энэ химнэлт биш болчихно гэсэн үг. Яг зөв. Амьдралын хэм маягийг арай өөрөөр зохицуулж байгаа. За тэгээ дээрэс нь зохицуулж байгаа зүйлээ хуримтлал болгож чадж байгаа чинь бол үр дүнтэй хэмнэлт болчихж байгаа гэсэн үг. Тий, яг үнэ. Тэр наадвал чинь ингээ хоорондоо холбоотой байхгүй. Яг урдаа байгаа тэр санхугаа хэмнэж чадж байгаа хүн өөрөө тарихаа хүртэл бас хэмнэж чаднаа л гэсэн үг байхгүй. Бүгд холбоотой. Одоо нэг юм зан чанар дээр болонгод нэг бүх зан чанарыг бүгдийг эзэмших гэдэг хэл дээр хүртэл байдаг шүү дээ. Тий, хэл сурахад нэг бүгдийг эзэмших гэдэг. Гэтэл нэг хэлийг чи сайн сурчих юм бол бусад хэлийг ингээд сурахад ингээд амархан болчдаг гэдэг шиг ер нь амьдрал дээр хүртэл яг юм нэг зүйлийг л хэмнээ сурчих юм бол бусад юмнуудаа ингээд хэмнэх тархины хэмнэлтээр ингээд бүх зүйл болно л гэсэн үг л дээ. Холбоотой тий. За одооноос эхлээд аялалдаа харин хэмнэхээ байсан. Боломж гарахаар гэж боддог байсан ч мөч болгон өөрийн гэсэн цаг хугацаатай юм байна лээ гэж мэдэрсэн болохоор одоо боломжоо өөрөө гаргах гэж хичээдэг болсон. Амьдралын зорилгоо илүү тодорхой болгочоор юундаа илүү зарцуулах уу, юугаа зүгээр window shopping хийх үү гэдгээ мэддэг болсон гэсэн байна. Ер нь бол яг ийм байхгүй. Одоо жишээлбэл химэн гээл тэгээд нь штэ. Гэхдээ хитрхи химэндэг ийм зуршлаасаа болоод асуудалтай болсон төвхүүд айгүй их байдаг. Одоо жишээлх юм бол би нөгөө нэг миний алт шиг хүүхэд гээд Солонгосын шоуг айгүй их үздэг байхгүй. Тэр нь одоо асуудалтай болсон хүүхдүүдийн талаар сэтгэл зүйчээс зөвлөгөө аваад хүүхэдтэй тохирсон арга барилаар ингээд харилцаж сурахыг хүссэн эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө юм гэсэн. Тэгээд тэр чинь нөгөө бодит кейсүүд буюу асуудалтай байгаа хүүхдүүдээ авчираад тэр нь одоо 7 хоног ч гэдэм 10 хоног ч гэдэм камер байршуулж агаад тухайн хүүхдийн асуудлыг шууд нэвтрүүлгийн үеэр одоо нөгөө бичлэгийн нэвтрүүлгийн үеэр үзэж агаад зөвлөгөө өгдөг байхгүй. Тэрэн дээр нэг ээж орж ирсэн. Тэгэд манай хүүхэд одоо ингээд ярьдаггүй, манай хүүхэд ингэдэг гэл ингээл хамаг асуудлаа ингээл ярьдаг байхгүй. Тэгээ адаг сүлд нь юу гасан бэ гэхээр бичлэгийг үзсэн чинь ээж маш их хэмндэг ээж байсан. Бүр маш их хэмндэг 30 жил нэг төрсөгтэй явсан. Тэргээ тэгэл угаагаал ингээл буцааж өмсөөл ингээл өмсөд байдаг. 30 жил ихэр чи цоорохгүй юу те? Одоо нүүт нь амар нэмэрсэн ч юм уу тэр чи мэдэхгүй шүү дээ. Нэг жил болоод минийх цаарч чаддаг. Тэрийг хараагүй. Тэгээд илүү дутуу юмнууд ингэж авдаггүй, зарлагддаггүй. Яг одоо 0 цас одоо жишээлх юм бол нэг ингэж нүдийг л хэрэглэх ёстой, илүү хэрэглэх ёсгүй. Тэгээ нэг 0 цасыг хэдэн сарч хэрэглэдэг те. Тэгээ гэр дотроо одоо жишээлх юм бол хүндэрдэггүй. Ус их татагддаг гэдэг үүднээс гарч ингэж хүндрэгч гэдэг юм уу. Энэ байдал нь гэр бүлийн гишүүн болгонд айгуух ингээд сүргөр нөлөөлсөн. Усанд оруулдаг хүүхдүүдээ. Усанд оруулах нь хэдэн сардаа нэг л усанд оруулдаг. Тэгэхээр араа бас. Тийм энэ нь одоо жишээлх юм бол өөрөө юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр яг бидний өнөөдрийн сэдвийн дагуу тэгж тайлбарлаж байгаа юм заяа. Би илүү сайн цагийг авчрахын төлөө, ирээдүгэн сайхан байхын төлөө өнөөдөр хэмнэж байна. Наадах миний энэ хэмнэлт илүү сайн цагийг авчрахын төлөө хэмнэж байгаа шүү. Тийм учраас ингэж байгаа шүү гэж тайлбарлаж байсан чинь хүүхдүүд нь юу гэж хэлсэн бэ гэхээр зүгээр нэг сайхан тайван усанд орохыг л хүсэж байна гэсэн. Харин тийм. Ялгаж салах хэрэгтэй л дээ. Тэгэхээр энэ чинь нөгөө юуг хэмнэх үү гэдэг дээрээ бас их чухал байгаа байхгүй. Харин тийм байна. За сонсогч сонсъё бүгдээрээ. Байна уу? Өглөөний минь. Өглөөний минь. Нөгөө усанд оролдгоо хэрэг гинт нөхрийн юмыг санаад. За. Яасын нөхч усанд оролдог юм уу? Нэг яасыг ус үрдийн илгээд ингээ уурлаад байдаг байхгүй юу? Тэгэхээр
ус биднээс хамгаалдаг юм усанд өдөр алга ороход тэгээ яах ингээ 3 эмэгтэй юм чинь гэл тэгдэг байсан. Тэгээд нэг өдөр ус нөхөр усан дорж байгаа нэг нойлроо ороод ирсэн чинь баннаас бүр 3-1 орчмоор нуусаад үргэсэн. Аха. Тэгэж өөр бол тэгэж усан дорд юм үлээ. Аа тэгээ та хэд бол халигаа цалгаатай харагдаадсан ба штэ. Дүүр оруулаа. Хайр уусал гэдэг байхгүй тэгээд тэрийн арчид өгтлээ нээжсэн. Одоо хэрэг? Одоо яг дундуур нь би л тэрийг харснаас шүү. Дундуур нь хийдэг байсан. Жохон нэмээд байгаа юм дэ тэ. Нэрлэхэд нэмсэн юм шүү. Үгүй би. Ард юм лээ. Бүр нэг хаяатал бүр нэг ядарсан үедээ ч юм усан дэвтмэр санагц үедээ нэг жоохон дөрөвдөг юм шиг байгаа. Тэрнээс бүр эсвэл уснаас айдаг ч юм билээ бас бодох хэрэгтэй. Манай үуч амар загас. Өнгө загас юм уу? Загас хэлдэг тийм. Тэгсэн чинь хэрэг бүр өөрийнх нь биеийн гадаа гараад ирсэн. Тэгээд нэг шургахгүй юу нэг юм жоох uuсан дүүрх юм. Биеийн гадаа гараад. Нэг цов хийж байгаа юм шиг гэдэг шиг. Жоох шүл хийгээд гэдэг шиг. Тэгээд саяны хувцсан дээр бас нэг юм хэлэхэд бас охиндол хэлсэн. Одоо нөгөө нэг ингээд мөнгө хэмжээнгээд аюу хямдхан хувцас авах гэдсэн байхгүй юу? Тэгэхээр хямдхан мөртлөө олон хувцас авчаа. Нөгөө бажетыг би ингээ хилээд өгчдөг байхгүй. За тэдэн төрөйл чи ингээ зарцуулах боломжтой гэдэг ч юм уу. Тэнгүүд тэрэндээ зориулаад нөгөө одоо хувцас хямдхан авах гад. Тэгээд тэрэн дээр нь бас битгаар санал зөрүүлчихсэн юм аа. За чи олон ингээд нэг хямдхан хувцас аваад нөгөөдг нь ингээд хэрэглэхгүй балер материалтай ч гэдэг юм уу тийм авч ирснаас нэг үнэтэй юм аваа. За үнэтэй заавал үнэтэй байх албагүй гэхдээ чи нэг чанартай юм аваа. Тэгэх юм бол яг хөө зөвшөөрж үгүй гэд одоо л тэрэн дээр жоохон таны би мөнгийг хэмнэж штэ гэдэг байхгүй. Гэтэл уг нь хоёр талтай л байгаа юм л да өөр хэм намайг бодоод байгаа боловч нөгөө талаасаа би болохоор хүүхдтэй нэг чанартай маад өгч. Өмнө нь би бас яг хүүхд тахта тийм л байсан байхгүй. Хамаагүй мөгөөс хямдхан л олон юм авч байгаа бол болоо гэж боддог байсан бол одоо эсрэгээрээ нэг одоо чанартай юм аваад тэгээд тэрийг айгүй удаан хугацаанд одоо хэрэглэхийг хичээдэг болсон. Илүү гэж үздэг болсон гэсэн үг шүү дээ, тий? Тийм. Гэтэ хүүхдүүд одоохондоо яг тэрийг ойлгох насан дээрээ биш юм шиг байгаа юм. Нэг жоохон том болоод ч гэдэм үү ойлгоод ирэхлээр аандаа л тэгээд хувцсныхын сонголтууд нь хүртэл өөрчлөгдөх л байхал та. Бид 1000 хилээд одоохондоо нэг авдаггүй нэг нас байдаг шүү дээ. Тэр нас нь байж магадгүй л байх гэж бодоод байгаа шүү дээ. За манайх ч нөгөө нэг хүү юм болохоор нэг тийм хувц хунарт бол ач холбогдол өгдөггүй юм. Ерөөсөө бараг л гуйж ээж наад хувцаа сольчихдаггүй гэж бараг гуйж тэгж хувц хунараа солино шүү дээ. Тэгэхээр охтуудын хувьд бол өөр танаа хоёр ч бол том. Манай охин ч бол баг байгаа хэрнээл одоо дөнгөж сургуульд орох гэж байгаа шүү дээ. Тийм байгаа хэрнээл хувцсны сонголт нь бүр янз янзын юм хувцс өмсгөөл остоо жинхэнэ дэлгүүрт ороод ингээл тааралцсан одоо янз янзын нөгөө Google-тэй дүрстэй юм болгоно авахгүй ч тайраал. Тэгээ энэ болгоно нь химнэлтийг одоохондоо нөгөө мэдэхгүй хүүхдийг авахыг хүссэн бүх юмыг л өөрийн болгохыг хүссэн тэр мэдрэмж нь байгаад байгаа юм шиг байна. Харин тийм ээ. Ингээр дахиад би гимшчлээ гэдэг байхгүй. Би эсрэгээр яг танаа хөөгч шүү дээ. Оронгуудаа бүх юм авч өчгөл энийг авчаач гэж шахаад тэнгүүд нөгөөд болохоор үгүй ээ. Энэ одоо хэрэггүй. Би юм хэрэггүй. Зүгээрээ энэ байхад л болно гэл ингээд айгуу тэгээд зэ тэнгүүд нь би айгуу ингээд сонин гимшээд байдэн шүү дээ. Одоо яг гимш. Айка ер нь бол нэлээд сонслоо өөрийг чинь өнөөдрийн сэдвэр ер нь хүүхдүүдээсээ хүүхд юм уу да? Харин тийм ээ. Өөртөө нэг дутуугийн мэдрэмжтэй гэдэг шиг л байдаг багт. Багада өөрөө нэг бүх юм авч чаддаггүй юм шиг тэр мэдрэмж нь. Тэрнээсээ болоод бас нөгөө нэг химнэлтийг арай өөрөөр ойлгоод ээж болох юм тий? Харин тийм ээ. Тэгээ загнуулаад энэ гуравтай загнуулаад гэдэг юм. За баярлалаа Ноёко. За. За эргээл энийг л таслах, энийг л орж ирэх. Тий. За эрч хүчээ химнэх гэж хичээдгээ. Сошиалд
ховж ив хэрэггүй маргаан сэтгэл зовоосон бодол гэх мэтээс ер нь бол хол байхыг хичээдэг. Энэ бас миний хувьд бол хэмнэлтэй гэж байна. Тий. Ер нь яг нөө одоо түрүүний нөгөө ээжийн кейс ирсэн штэ. Яг тэрэн дээр нэг ялга салгах юм байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тий. Хитрхи мөнгөн дээр бол яг бүр хэмнэх гэхээс илүүтэйгээр зүгээр наривчлах юм бол тооцоотой байж л сурах хэрэгтэй юм шиг байгаа. Тэс нэг хэмнээлтэй хүсэж байгаа юм авч чадахгүй ингээ байх биш. Ер нь яг хүн хизээ хүч би бол оюун санаан дээр одоо манай энэ Бямсрын бом эрдэнэ гэдэг залуу тийм ээ хэлсэн байна шүү дээ. Энэ бол яг оюун санааны эрч хүчээ алдахгүй энэ дэр хэмнэлттэй байх хэрэгтэй гэж байна. Одоо шинэ бусдтай ингээд маргах, уурлах, зодтолдох эн чинь өөрөө нөгөө нэг асар их эрч хүч гаргаж байгаа. Бусдыг шүүмжлэх, атаархах те. Ер нь дайсагнах те. Одоо ер нь олон өдрөөр арх уух мох ч юм уу те. Ер нь утга учиргүй наригдсан гэх мэтлээ эдгээр зүйлүүд чинь бүгд миний дотоод оюун санаа, сүнс юу гэдгийг бүгд энергийг ингээд сорж айгүйх алдчихийдэг гэсэн утгатай. Энэ дээрээ ядаж бид нар оюун санааны хэмнэлтүүдийг бас айгүйх гаргаж ивэл зүгээр. Эсрэгээр харин оюун санаанд ашигтай юм мөн чанарууд нь байгаад байгаа байхгүй те. Одоо хайр, баяр баясгал, амар тайван төвчээр, энэрл сайхан сэтгэл итгэлтэй дүлгөөн зан гэх мэт л одоо ер нь ингээд хүнд буцаад энерги өгж идэг юм мөн чанарууд гэж байна. Харин алдагдуулж идэг нөгөө талд нь юмнууд бас байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр оюун санааны хэмнэлтийг айгүй хийх хэрэгтэй. Сошиал яг энэ янз бүрийн зүйлмөл сонсоо сэтгэл өвдөөд ингээ бохомдаа дотор одоо ингээд сошиал дээр гүйлгэж байгаа нэг хүн тэгчлээ тийм гэрөөс бол амар ингээ дургу хөдөлдөг штэ. Дургу хөдлөл ингээ зүрх бас нөгөө нэг миний ууч сэтгэл дээр ярьжсэн зүрх хурдан хөдлөөл суц нарийсаад байгаа өвчлөл бий болоод байгаа л гэсэн үг байхгүй. Тасгал хийгээд байна гэсэн үг те. Нөхрийн зааж өгсөн үг буйнараа л болог гэдэг үг зааж өгсөн оюун санааны хэмнэлт байжээ гэсэн байна. Ер нь бол одоо хэмнэлтийг бид нар ямар нэгэн зүйл хэмнээд сайн цаг руу илүүд өгөх үү гэж яригадаад байгаа шүү дээ. Ямар нэгэн зүйл хэмнээд сайн цаг руу дөхнө. Харин ямар нэгэн зүйл хэмнээд бас сайн цагаас холдчих болох байхгүй юу? Тийм учраас хэмнэлт гэдгээ бас ялгаж салгах хэрэгтэй юм шиг байна. Одоо жишээлбэл энд бид маш олон хэмнэлтийг ярьлаа. Эд хөрөнгийн хэмнэлт ярьж гэн, оюун санааны хэмнэлт ярьж гэн, бие махбодын хэмнэлт ярьж гэн. Ер нь бол хэмнэлт гэдэг чинь өөрөө яг амьдралын хэм маягаа зөв байлгах юм л та. Хамгийн одоо их үндэс нь гэх юм бол амьдралын хэм маягийн зөв байж оюун санааны хэмнэлтгийн амьдралын хэм маягийн зөв байж одоо нөгөө эд хөрөнгийн бодитын хэмнэлтүүдийг хийн гэх мэтчлэн хамгийн гол нь бид амьдралын хэм маягаа хэрхэн зөв хэмнэл рүү оруулж хэмнэж чадчих байгаагаа л бас одоо дахиад нэг бодох хэрэгтэй юм шиг байна. Харин тий. Ер нь яг хөө тий. Одоо жишээ нь би бол одоо зарим нэг юмнуудыг хэмнэхгүй гэж бодож байгаа тий. Аялалд бол би хэмнэхгүй. Одоо гэх мэтлээ тэнгүүд миний яг өнөөдөр хэмнэ гэж бодож байгаа хэд хэдэн зүйлүүд байгаа байхгүй. Нэгдүгürt бол цаг хугацаагаа маш их ингээд тооцоолж хэмнэх нь айгүй чухал юм байна те. Бас ингээд одоо дижитал одоо энэ хордлогоо бас багасгая. Энэ одоо нэг хитрхи их утас моцтой. Эдгээр зүйлүүд бол одоо яг хэмнэх боломжтой. Эдгээрийг одоо хүүхдүүдэд бол одоо багаас нь заах боломжтой зүйл байгаа байхгүй. Тэгээд ялангуяа цаг хугацааг хэмнэхийн тулд одоо төгжрөл мөгжрлээ тооцоолж те. Төгжрөлгүй үед хурал сургалт зохион байгуулдаг юм яадгийг те. Бус үйд нь ингээд нэг яадаг ч юм уу гэх мэтчлэн баггүй. Тэгээд санхугаа бас хэмнээ ч юм уу те. Яг хэмнэж болох, тооцоолж болох зүйлүүдэл ер нь хэмнээ гэж бодоод байгаа. Санхүүгийн хувьд бол яг түрүүн миний нэг авсан жишээсэн шүү дээ. Одоо хэмнэн гэхээсээ илүү хэмнсэн мөнгөө бас нөгөө нэг хуримтлуулж чадж байгаа хүн л ашигыг хүртэж чадна гэдэг. Тэрнээс ш нэг хэмнээд байна гэсэн хэрнээ түүнийгээ юунд ч ашиглахгүй бас л ингээл өдрийн хоол олгоод үрээ дуусчдаг болол тэр чинь хэмнэлт биш болчихж байгаа байхгүй. Зүгээр л химнээд байна гэдэг зүгээр нэрээр өөрийгөө хуураад байна л гэсэн үг. Өгчтөр хин ярьлаа нөгөө саятан гээд нэг найз нь саятан болцсон гээд тэгээд бид нар ажил дээр ярьдсан шүү дээ. Нэг нь ярьсан саятан болцсон те. Тэгээд тэр мөнгнөөс ерөөсөө үрэхгүй байсан гинэ. Тэр чинь юу штэ хин хэлсэн шүү дээ те. Сайхан хэлсэн шүү дээ. Тэр л байгаа байхгүй те. Саятан яга үрэхгүй гэсэн би саятан биш болсон шүү дээ. Саятан биш болчих шүү дээ юу. Харин тий. Тэгэхээр бас химнэлтийн хажуугаар юм нөгөө нэг горгор байх мэдрэмж ч гэсэндээ хүн давхар өгөөд идэм шиг байгаа. Маш удаан химнээд ингэсэн хүн бол хитрхи их горгоод байдаг ч юм уу те. Үүнээс нь болоод эргэн тойронд байгаа нөгөө амьдралын хим маяг нь арай өөр болчихж байгаа гэсэн үг байхгүй юу?
дутуугийн комплекс гэдээ яриадсан шүү дээ манай Нойкогийн. Тэр дутуугийн комплексоор одоо хүүхдүүд нь өсөж байх юм бол ирээдүйн химнэлт биш, ирээдүйн цацагчдыг, ирээдүйн ингээд замраагүй хэрэглээтэй хүмүүсийг бид нар магадгүй үүсгэж болох юм. Тийм учраас одооноос бид яг зөв химнэлтийг, зөв одоо ирээдүйн химнэгчдийг бас бүрдүүлэхийн тулд өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй юм шиг байгаа. Түрүүний Солонгос шоуны ээжийн хэлдгээр бол тэр хүүхдүүд нь усанд нэг ядахтай 50 орох юмсан гэж хүсдэг байх жишээний гэрэлтэй байхыг хүсдэг байх жишээний орой гэрэл юус асаадгүй тогноо мэгчдэг. Зураг тасаадаг ч гэдэг юм уу те. Энэ мэдчлэн зүйлүүд нь зүгээр юу хүсэж гин гэсэн чинь хүсэл нь энгийн хэрэглээг хүсдэг болсон байгаа байхгүй юу? Тийм ээ те. Усанд орох юмсан. За ингээд сайхан зурагт ингэж үзэх юмсан, гэрлийн асаалттайгаар хичээлээ хийж үзэх юмсан ч гэдэг юм уу те. Гэртээ тухтайхан шиг 0 ороод ингээд нэг хүн дээр бийцэж үзэх юмсан ч гэдэг юм уу. Энэ хэрэглээнүүдийг, энгийн хэрэглээнүүдийг мөрөөдлийн хэрэглээ болгож ингэж үзэж байгаа нь том болохын цагт тэр хэрэглээгээ бүр давуул багтаа би хэрэглэж байгаагүй юм чи ингээд давуулын хэрэглээд түүнээсээ болоод бүр ингээд зарлагтай хитийцэн ийм нэг асуудалтай болох хэрсэлтэй юм шиг байгаа. Тэгэхээр бид нар химнэлтийг зөв, аль нь зөв химнэлт вэ? Энийг химнэснээрээ ирээдүйд юу болох вэ гэдгийг зөв ойлгуулж өгснөөрөө ирээдүйн зөв химнэгчдийг бий болгох. Ер нь яг бол юу юм бэ л да. Зөв цагтаа яг зөв химнэлтийг хийх хэрэгтэй. Тэгснээр ирээдүйн хүүхдүүд ч гэсэн нөгөө одоо өөрийнхөө оюун санаагаар те хүнд бусдад хэрэлдэхгүй, бусдад атаарахгүй те гэхмэчлэн ийм оюун санаагаа хүртэл хэмнэх, шүүмжлэхгүй ч юм уу хэтэрхий ийм хэмнээс сурчвал бас сайн цаг ер нь бол ирнэ гэж бол би бол гоё итгэлтэйгээ харж байна. Тэгээ манай энэ ядамсрын туяагч манаас айгүй гоё комент ирүүлсэн байна. Би гэхдээ одоо гарч иж ордог гэдэгт бүр 100% итгэдэг гэдэг. Энэ бол яг зөв. Түрүүний миний нэг юу байхгүй. Одоо нэг хүнд эрч хүч нэмдэг ийм оюун санааны юмнууд байна шүү дээ. Хайр, баяр баясгалан, амар тайван дэвшир, инэрл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал. Эдгээр чи өөртөө хүнд нэг энергийг гаргах биш, илүү буцаагаад нэг нэмжийдэг юм мөн чанарууд байхгүй. Тэгэхээр одоо энэ туяагч хэлж байгаа ингээд хүнд өгж ийнэгд чинь өөрөө сэтгэлээ ингээд тунгалаг ус шиг те. Гой урсгаж ийж өөрөө илүү хэрч хүч энергитэй байдаг гэдэг л зүйл байна. За мөн туяагч ингэсэн байгаа. Хинвэлттэй байж хуримтлал үүсгээд л аялсаар ирсэн дээ гэсэн байна. За манай нэг танилах хүмүүс байгаа юм аа. Бүгд ажилдаг томчууд байсан хэрнээ баяр баясгалгүй зөвхөн гурилтай шүл иддэг. Тэгээд амар алах байх гэсэн одоо ч 20 жилийн дараа яг л тэр хүүхэд байсан л хэмжээнд хിവэрэ байгаа. Дээшгэлж өөрчлөгдсөн юм байхгүй. Буруу хэмнэлт юм болов уу гэж боддог болсон гэсэн байна. За утас мэдээллийг гэж миний хувьд маш худлаа гэсэн байна. За тэгэд отгон тамир цэдэн маань меншн даавалгаанд нэгдсэн байна. Энэ мэдчлэн бид химнэлтийн талаар ярьлаа. Гэхдээ химнэхдээ бид нэр зөв цагт, зөв зүйл дээр тэгээ дээрэс нь химнсэн зүйлээ зөв зүйлд захиран зарцуулах бодолтой, ухаантай, сэтгэлтэй байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгжээж бид сайн цаг руу дөхөх болно. Сайн цаг руу ойртоход нэг алхам, магадгүй 2 алхам, бүр 3 алхам ч гэсэндээ дээшилхийг үгүйсэхгүй байхгүй юу? Тийм учраас химнэлт гэдэг бол бид нар амьдралдаа бас нэг л ярих асуудлууд л нэг гэсэн үг. Тэгээ та амьдралдаа хэр хэмнэж байгаа вэ гэдгээ бас бодоод үзээрэй. Магадгүй түрүүний бидний авч яриадсан жишээнүүдтэй ижилхэн арай хэтэрхий хэмнээд байгаа юм шүү дээ. Иргэн тойронд байгаа хүнээ зовоод л хэмнээд байгаа юм биш үсттэй. Харин тий. Магадгүй тэр зовлон нь ирээдүйд тэр хүнд бүр илүү дарамт болох үү дээ. Тэр үед яах гэж хэмнэвдэ гэдэг бас нэг сэтгэл зүйн шарах болох үү дээ. Тийм учраас амьдралынхаа хим маягийг өөртөө тааруулсан зөв байж түүнээсээ ингээд илүү гаргаж хэмнэж захиран зарцуулж хуримтлал үүсгэж аз жаргалтай тухтай энэ амьдралыг бас туулаарай гэж бас хүсэж байна. Тийм ээ. Тэрнээс хэмнэж гинэ гэж зовоод амьдраад байвал хэцүү шүү дээ. Тий, бүгдээр гоо ялгаж салгаад тий. Амар хэмж байгаа за одоо жаргах нь дээ гэсэн чи байхгүй болчих яг уу. Зөв цагт нь зөв зүйлээ гоё хэмнээд сурчвал сайн цаг бол ирнэ. Яг зөв. За ингээд өнөөдрийн сайн цагийг хамт бүтэй болон дээр хэмэлт гэсэн сэдвийг хамтдаа ярилцлаа. Энд хүрээд сайн цагийг хамт бүтэй болон маань жаргаж байна. Харин яг одоо зүрхэн даавалгаандаа хамтдаа нэгдэцгээе. Дэлхийн өнцөг болон бүрээс Монгол улсынхаа өнцөг болон бүрээс гэр бүлийн радиогоо сонсож байгаа. Мөн Улаанбаатарын өглөөгөө сонсож байгаа эрхэм сонсогчид маань зүрхээр булаад өгөөрэй. Зүрхэн даавалгаандаа нэгдээд өгөөрэй. Тэгээ хаанаасаас зүрхэн даавалгаанд нэгдэж байгаагаа бид нь ээлгээгээрээ 10 секунд зүрхэн даавалгаанд нэгдэцгээе. За ингээд зүрхэн давалгаанд бүгдээрээ нэгдснээр зүрхэн давалгаанд оролцсон бүх сонсогчд минь одоо ямар ач тустай вэ гэхээр мэдээж бид нэр одоо зүрхэн давалгаа илгээсэнд баярлаа гэд одоо хамтдаа тий одоо бэлэг болонд оролцох боломжийг олгодог байгаа тий
Тэгээд гэр бүлүүдийг дэмжсэн гайхалтай бэлгүүдийг бид нар бас өгдөг байгаа шүү. Тэр нь олонгууд ингээд шалгаруулалтаар ингээд яг нэг рэндомоор сонгодог. Хүний гараа оролцохгүйгээр сонгогдсон. За энд Noiko бичсэн байна. Мөнгө бол олдноо, цаг хугацаа бол олдохгүй шүү гэсэн байна. Тэгэхээр яг байгаадаа сэтгэл хангалуун тэгээд дээрэс нь бас химнэж ирээдүгөө бодож амьдрах нэ. Ингээд бидэнтэй хамтдаа байгаа сонсогчдод баярлалаа. Хамт дараагийн болноор байгаа шилжиж бэлэн болсон байна. Энэ бол Дурсамж 1988. Өнөөдрийнхөө жижиг хэнч гэсэн сайхан үйлдэлийг та хэн нэгэнд зориулаарай. Учир нь сайн зүйлс үргэлж буцаж ирдэг. Та бид хамтдаа илүү дулаан, илүү хүнлэг орчинг бүтээж чадна. Сайн цагийг хамт бүтээе. Сайн цагийг хамт бүтээе. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Энгийн л нэгэн гудамж. Энгийн л нэг айлууд. Гэхдээ хамгийн нандин дурсамжууд. Инээдхүүр, нөхөрлөл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал биднийг тэртех он жилүүд рүү хөтлөнө. Дурсамж 1988. За ингээд манай гэр бүлийн радиог яг одоо Дурсамж 1988 болон мань эхлэхэд бэлэн боллоо. Энэ яг 88 оны үед тийм ээ одоо болж исэн түүхийг агуулсан энэ гайхалтай кинон дээрээс бид нар бас олон сэдвүүдийг гаргаж ирж хоорондоо ярилцдаг байгаа билээ. Тэгэхээр өнөөдрийн одоо кино бол одоо 14 дугаар анги байгаа тий. 14 дугаар анги. Чимний битгий санаа зовоо гэдэг одоо сэдвтэй. Тэр үед санаа зовох хэрэггүй. Тий. Тийм сэдвтэй байгаа. Тэгэхээр энэн дээр бүгдээрээ бас үтсэн тэр хэсгүүдээс үзэл бодлоо хуваалцах болно. Тэгээ та бүхэн мөн бас бидэнтэй шууд холбогдоод ороод ирж болно. 9986 1045. Гэтэ энэ киног үзэхэд үнэхээр гоё. Янз бүрийн яг би инээгээд байгаа байхгүй. Би хэр хөргийн юмд инээгээ болчиход байсан. Яг энэ кинон дээр би яг инээгээд байгаа байхгүй. Заримдаа уйлцсан байж. Манай би өгчтөр ганцаархан ингээ үзсэн. Манай хүмүүс ингээ гадагшаа гарчаад бүгд гарц. Би ганцаархан нэг 50 гэртээ үзэж байгаа байхгүй. Нүүдэлж байгаа. Тэг үзэж байгаа яг дуусах үед нэг 10 минутын өмнө би нэг уйлцсан байжсэн юм аа. Зөв манай хүмүүс орчихсон. Та яагаад уйлцсыг. Нөгөөдөл чи ер нь л их гайхсан тий. Ааха. Анги бүр амьдралын мөн чанарыг, амьдралын үнэт зүйлийг аз жаргалтай хорон мөч бүрийг мэдрүүлдэг. Аав ээжийн хайр, амраг хүсийн хайр, за тэгээд дээрэс найз нөхдийн хайр, хөршүүдийн холбоо гэд хүний амьдралд болж байгаа бүхэл зүйлийг харуулдгаараа монголчуудтай илүү ойрхон гэж үздэг юм байлээ. Тэгээд ер нь бол маш олон оронд Дурсамж 1988 кино бол супер хитүүдийн чигсалтанд нэлийн дээгүүр ордог кино. Монгол улсад ч гэсэндээ маш олон кино сангуудад бол 1988 маань бол бэд юм байлээ шүү. Тэгээ өнөөдөр бол арай жоохон онцлогтой явъя гэж бодож байна. Тэгээд миний бас бодсон хэсэг, миний бодсон бүр 3 хэсэг байгаа байхгүй. Гэхдээ би бас нэг хэсгийг яриад тэгээд тэр талаар хоёулаа ярингууд очрогийнхан бас хараад бодсон хэсгийг бас ингээд ярмаар санагдаад байгаа байхгүй. Тийм үү? Тийм. Би ч харин юуч бодохгүй л үзсэн л дээ өчтөрийн хувьд бол. Тийм үү? Гэтэ яг хөө зүгээр ярьж байгаад яг киногоо дахиад харангууд ингээд орж ирж штэ сав гээл тэ. Гэтэ бид нар яг киног бол ярьдаггүй. Киноны яг жижигэн хэсгийг бол ярьдаг шүү гэдгийг сонсогчдод хэлье. Тийм учраас та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Бүрэн ихээр нь үзэх юм бол битүү гой чимхлүүр хэсгүүд байдаг шүү гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Тэгээ за яг үзээгүй хүмүүс ч гэсэндээ яг энэ хэсгийг нь ярьж агаад түүнээс нь улбаалаад сэдвчлээд ярихлаар ярианд яах аргагүй оролцдог. 9986 1045 дугаар нээлттэй байхаас гадна комент хэсэгт өөрийнхөө санал бодлыг илэрхийлээрэй. За тэгээд очрогийнхан комедиг үзсэн мундаг байлээ шүү гэсэн байна. Энэ одоо амьдаар нь очиж үзсэн юм болов бичлэгийг үзсэн юм. Тийм үү. Миний хамгийн гоё байсан он шүү 1988 он одоо хүртэл сэтгэлээсээ баярлаж явдгаа гэсэн байна. За тэгэхээр за очроогоос хэлье. Гэхдээ чамаас эхлэе л дээ. Би одоо санахгүй шүү дээ. Санахгүй юм уу? Санахгүй. Миний хэсэг болохоор юу яагаад байгаа байхгүй юу? За. Давхцгаад байна.
Өмнөх болон та маань. Гэхдээ тэр гоё штэ тэг үргэлжлүүлээд явчих. Тэ зүгээр штэ. Яг л таарна гэсэн. 14 дугаар анги бол тэр үед санаа зовох хэрэггүй гэдэг гарчгаар эхэлдэг үе байхгүй юу. Тэгээ хамгийн гол нь эхлэлд нэг хэдхэн минут гардаг. Энэ анги бол 1 цаг 36 минут байсан баха. 38. Тэгээ тэгэнгүүт эхний нэг үсрээл нэг 5 минут гардаг хэсгийг нь би ярих гэдэг гэсэн үг байхгүй юу. За. Тэр хэсэг дээр нь юу гардаг вэ гэхлээр манай нөгөө нэг доксоны маань гэр бүл жоохон хэцүүхэн амьдралтай. Яагаад хэцүүхэн амьдралтай болсон бэ гэх юм бол доксоны аавынх нь найз нь доксоны аав одоо батлан даалтаар ороод зээлийн батлан даалтаар ороод найз нь зээл тавиад тэгээд зээлээ төлж чадахгүй бүр ингээд дампуурсан байхгүй юу. Өмнөөс нь зээлийн төлж явсаад өөртөө айгүй хэцүү амьдралтай болсон байсан гэсэн үг. Тэгээд нэг өдөр аав нь юусэн ажилласаа ирэхгүй хүүхдүүдтэйгээ эхнэр нөгөө хоолоо идээд ингээд суучсан аав чи хайчичуу да гэж бодоод ингээл тэр хооронд охиндоо шинэ бүү зүгөөл хүүхдэн ч гэсэндээ шинэ бүү заав гэсэн чи дараа жил төгсгөө ингээд орохоор нээж нь өгье гэх мэтчлээ ингээд нэг жоохон хойд хормоогоо аваад урд хормоогоо нөхөөд ингэж амьдарч байгаа айлын амьдралыг юу н харуулдаг гэсэн үг байхгүй юу? 3 хүүхэдтэй айл бүгдэнд нь зэрэг гоё юм авч өгч чадахгүй нэг нэгээр ингээл ээлжилдэг заримдаа хэдэн жилээр ч авч өгч чадахгүй ч тохиолдол байдаг. Тэгээд аав нь ирэхгүй байжгаад ирж байгаа. Тэгээд үүдэнд нөхрөө хүлээж агаад ингээд уулзж байгаа. Тэгээд манай аавын хувьд өөрөө ингээд жоох ядуу амьдралтай хэрнээ бусдад айгуу туслах гэсэн чин сэтгэлтэй байдаг байхгүй юу? Тэгээд дахиад ингээд хин нэгнээс илүү юм аваад ингээд мах цах аваад мөнгө үрчлээ. Яаж байгаа юм бэ? Биднэрт ингээд мөнгө авахгүй ах чинь ингээд ихнэр нь дахиад өгүүлдэг. Гэтэл нөгөө нэг зээл тавиад байхгүй болсон байсан найз нэрдэг байхгүй. Найз нэрсэн байдیں۔ Тэгээ найз нь ирээд юм ууттай мах өгсөн байхгүй. Энийг нөгөө найз маань ирээд өгөө явсан гэдгсэн чинь амьд эсэм өстө нэрэ нэг айлын амьдралыг ингэж сүрүүлж хайчаад та хайчсан одоо очиж би заргалтна гээл ингээл ихнэр нь ингээл өстө өвчгнөөл эхэлдэг байхгүй. Угаасаа би ч өвчгнөн. Тэгээд гисэн тайвшраа. Гэхдээ би ч өвчгнөн. Тайвшраа зүгээр тайвширж бүх юм дууссан гэлтэгдэг байхгүй. Тэгээд тэгсэн бүх юм дууссан банкн дээр очиод бүх өрөө дараа дуусгацсан гинэ. Тэгээ одоо амьдралынхаа эцсийн мөчиг хүртэл манай гэр бүлд тарьсан одоо энэ их өрөө яаж одоо ингээ барж дуусгах вэ? Энэ амьдралынхаа хугацаанд бар дуусгаж чадахгүй болвол өгсөн хонооч гэсэндээ танаа гэр бүлийн төлөө танаа гэр бүлд ингэж асуудал тарьсандаа өрөө барагдуулахыг хүсэж байна. Тэгээд дээрэс нь чиний царайг харж энэ бүхнийг хэлж чадахгүй байх гинэ. Тэгээд ингээд хилээд явлаа. Энэ хүртэл хичээсэн их нэртэй баярлалаа. Тэгээ одоо миний хань нэг сайхан гүнзгий амьсгаа аваад бусад айлын ихнэрүүд шиг ингээд баян тансаг биш юмаа гэхэд ятгахта нөхрийнхээ цалин бүтэн ирдэг. Тэгээд миний хань айл хонораас зээлж ингэж юм хум авч хойд хормоогоороо урд хормоогоороо нөхөж ингэж явуулгүйгээр хангалттай сайхан хүргэж амьдраа. Одоо би сэтгэл хангарлуун тайван амьдрах цаг нь боллоо гэхэд эхнэр нь нэг гүнзгий амьсгаа аваад за би ч яах вэ? Хүүхдүүд маань л их зовлоо гэж хэлсэн яг энэ нэг хэсэг явдаг байхгүй юу? Тэгээ энэ хэсэг дээр яг ингээд нэг би бас нөгөө гүнзгий амьсгаа аваад үздэг байхгүй тэр хэсгийг. Тэгээ тэгтээ яг бүтэн амьсгаа авах мэдрэмж гэдэг сэдв надад санаанд орж ирсэн байхгүй яг энэ хэсгийг үзээ. Яа наач өстэй үнэхээр баг наас сэдв чинь яригцаар байгаа дуусах. Гэхдээ наад хэсэг чинь яг үнэхээр яг нэг давхар цуг ингээд нэг амьсгаа авч байгаа юм шиг бас мэдрэмж төрсөн ба тээ. Одоо өрн би ярьж хахад ингээд бүр ингээд цээжин дээр юм тэглээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хүн чинь ингээд хүний амьдралд маш олон асуудлууд гарч ирдэг те. Тэр тусмаа мөнгө санхүүгийн асуудал гэдэг чинь ямар хэцүү илээ. Тэгээ тэр мөнгө санхүүгийн асуудлаа ингээд даван туулж байгаа мэдрэмж бол ёо ямар гоё ягаалаа. Харин тий. За тэгэхээр наадах чи айгүй гоё сэдв гараад ирлээ. За манай очроо үдсэн юм бөө гинэ. Тэгэхээр би үдсэн шүү үдсэн. Яг нэг дахиж ингээд сонсоод сануул яг өчтөр ороо үдсэн. Тэгээд тэр чин өр зөөлөөсөө гарчаад хүүхдүүдийн асуудлуудыг шийдэж байгаа шүү дээ. Нэг нэгээр шийдэж. Карманы мөнгө өгч, халаасны мөнгө өгч байна, гутал авч өгч байна. Тэгэл нөгөө сургуульд хүүхдээ сургаж чадахгүй байсан те. Хуулийнхаа сургуульд яг мөнгө санхугаас болоод тэрэндээ сур гэд хүүхдтэй хэлж байна те. Ингээ боломжтой олцсон гэд. Тэгэхгүй тэр хоёр бол ингээл бүх юм гоё ингээ нээлттэй болцсон да асуудлуудаа бүгдийг ингээ тэгтээ тэрээр яг юм баг багаар айгу чухал юмнуудаа эхлээ шийдэж байгаа. Тэгдэг. Энэ нь ерөөсөө амьдралын хамгийн чухал зүйл байдаг. Аав ээж нь айгу хэцүү байна, гарын мөнгө өгөхгүй байна. 3-4 жил нөгөө урхаа кеттэй явлаа штэ догцсон. Тэгээ гутлаа солилоо. Энэ мэттэд хүүхдүүд нь ерөөсөө гоншноогүй байхгүй хамгийн гол нь.
Тэгэхээр аав ээж хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлсэн түүнээс бас харагдаж байгаа. Тэрнээс ш ингээл гоншигноол ингээл ийм бэ тийм бэ гэдэг байсан бол өдөр болгон энэ айлын амьдрал аягүй хэцүү байгаа. Гэтэл ядуу тарчиг хэрнээ ад жаргалтай амьдрдаг байсан байхгүй юу? Халуун дулаан байсан байхгүй юу? Тэгээ орон хоол нь те өмнө байгаагүйгээр аягүй гоо ширээгээд сад ээж нь цацал дүүнэр нь таад одоо ингээ энэ сайхан хоолоо идүүлчихэд биднийг хөөх гэж байгаа юм уу гэдэг. Яг дасаагүй байхгүй тий. Ер нь дандаа л нэг дутууд үлмэг байсан бол мэдээж нөхрийнхэн цалин эсвэл өөрийнхэн цалин бүтэн ирээд бүх зүйлдээ зарцуулагдана гэдэг ямар сайхан билээ. Гэтэл одоо бид нар чинь цалингаа авчаад эн чинь нөгөө хошигнол юм шиг харагдж байгаа боловч зарим рилүүд явдаг штэ. Цалингаа авчингуудаа бүх зээлээ төлөөд, байрныхан төлбөрийг төлөөд, одоо юу гэдэг орон сууц контор бүх юмнуудаа төлснийхэн дараа тансаглаад сууж ийна гэж зарим гэдээ сууж байгаа рил би сайхан харж байгаа байхгүй. Тэгээд тэгэхэд бид нар яг иймэрхүү л амьдраад байгаа байхгүй. Тэгэл дараагийн цалин хүртэл хүрэхгүй бол зээл авдаг ч юм уу те. Энэ байдлаараа яг залуу гэр бүлүүд амьдарч байгаа. За бас дунд насныхан ч гэсэндээ бас амьдарч байгаа хүмүүс бас байгаа. Тэгээ энэ амьдралыг даваад гарсан хүмүүс яг энэ мэдрэмжийг маш их ойлгодог баха. Эсвэл яг энэ амьдралыг туулаад явж байгаа хүмүүс бас энэ зээлээс гарчвал нэг санаа амрандаа гэдэг мэдрэмж ч гэсэндээ дүүрэн байдаг бах. Тийм ээ. Тэгэхээр энэ мэдрэмж бол нөө үгээр хэлхий За наадах чинь юу лээ яг сэдвэн нөгөө нэг гүнз юу лээ урт аялаа бүтэн амьсгаа аваад. Бүтэн амьдрал гэдэг шиг те. Бүтэн амьсгаа аваад гэдэг сэдвээр би бас энэ амьдралдаа хэд хэдэн удаа бүтэн амьсгаа авч ирсэн бэ гэдэг тухайгаа бас яригж бодлоо. Тэгээ манай сонсогчд минь бас яг энэ хизээ бид нарыг бүтэн амьсгаа авдаг вэ? Яг юуны дараа бид нарыг бүтэн амьсгаа авах юм шиг байна гэдэг дээр бас 99 16 10 45 99 16 10 45 дугаарлаа шүү холбогдоод гоё ярилцж болно шүү. Энэ айгүй гоё сэдв санагчлаа. Би амьдралдаа ер нь бол 5 удаа бүтэн амьсгаа авч ирсэн юм уу да тий. Тэгээ 5 хүүхэдтэй штэ нэг одоо эхнэрээ нөгөө яг ингээд сэдвтэй л холбоо бодоод байлаа шүү. Тий нөгөө яг ингээд төрснийхэн дараа тий их хүр хоёр эрүүл саруул одоо ингээд хоёр тийшээ салж штэ тэр чинь хоёр яс ингээд салаад тэгээд тэрэн дээр ингээд яг төрөлт болцсныхын дараа нэг гүнзгий амьсгаа авч ирсэн. Одоо тэгтээ би яг хамгийн том би амьдралдаа 6 том бүтэн амьсгаа авна гэж боддог байхгүй. Нэг 5 нь бол авцсан байна штэ 5 хүүхдтэйгээ эрүүл саруул хүүхдүүд ингээд төрөөд гараад иртнэ авчлаа. Одоо 6 дахь нь юу гэж ямар амьсгаа авах вэ гэхээр хүүхдүүдээ те бас нэг юм зөв хүмүүжүүлсэн зөв хүмүүс болоод нийгэмдэр ажил төрлөө хийгээд те бас ингээд хүүхдүүдийг харах үедээ би нэг ингээд нэг бүтэн амьсгаа яг л амьдралын бүтэн амьсгаа өөр надад юун дээр бүтэн амьсгаа авах үү те тэр тэгжэл одоо надад ганцхан бүтэн амьсгаа авах юм цаг мөч байна тэрэндээ өөрийгөө зориулж одоо өөрийнхөө эрүүл мэндийг ч юм уу гэх мэтчлэн ер нь ингээд хичээж үлгэрлэж бас амьдрьяа л гэж ер нь боддог. Манай ээж чинь нэг уушгины хаалганд орж исэн. Тэгээд бүтэн амьсгаа авахын зүгээр яг нэг жинхэнэ утгаараа бүтэн амьсгаа авахын яг сайхныг айгүй их мэдэрдэг байхгүй юу. Тэгээд нэг нэгтлийн уушг нь бүрэн авсчсан байсан учраас нэгтлийн уушгийг бүрэн ажиллагаагүй болгож иж ингэж хаалгаанд орж исэн. Тэгээд түүнээс хойш нэг бүрэн сэргээгдэх хугацаа нь бол бүрэн ингээд хэвийн ажиллагаанд орох хугацаа нь бүр 2 жилийн хугацаа гэж заагддаг байхгүй юу. Тэгээд тэр хооронд өвөл болоод ирэхлээр утаатай болоод ирэнгүүт ингээд амьсгалж чадахгүй амьсгаа ингээ ойрхон болчдөг. Ингээд давччихдаг. Тэгээд давчтаад ирэхлээр нь агаарт гарахаар ингээд нэг ингээ бүтэн амьсгаа авдаг байхгүй юу. Тэгээд ихтэй оройн хүртэл айгүй сайхан амардаг. Хүн бүтэн амьсгаа аваад хүн нэг ингээд нэг тайван байгаа үедээ ямар нэгэн зүйл санаа зовхгүй байгаа үедээ ингээд нэг бүтэн амьсгаа авдаг штеп. Тэгээ эрүүл мэндийн шалтгаантай болвол яг ингээд би ингээд найтайхан байгаа үед бүтэн амьсгаа авдаг. Тэгэхээр ямар үед бүтэн амьсгаатай байдаг вэ гэхээр хүн хизээч ядарсан зовсон үедээ бүтэн амьсгаатай байдаг байхгүй юу. Аз жаргалтай бүх зүйл нь бүтсэн болсон эрүүл сарвал байгаа үедээ бүтэн амьсгаатай байдаг. Яаруу сандруу байгаа үедээ бол амьсгаацсан л хүн байдаг штеп. Тэгэхээр болж өгвөл хэрвээ чаддаг бол хүн болгоныг бүтэн амьсгаатай байгаасаа гэж бүр өрөөмөр санагдаад байгаа байхгүй юу? Тийм ээ. Одоо яг сонсож байгаа одоо яг лайв стримд орж байгаа бүх сонсогч мөн бас эфирээр бид нарыг сонсож байгаа мянган сонсогчдийнхаа амьдралд те маш олон бүтэн амьсгаа авах тийм цаг мөчүүд байх болтугай гэж хүсэн өрөө та бүхэндээ. За тэр мэдрэмжүүдс та гоё. Наачаас айгүй гоё мэдрэмж байна. Тэгээд яг энэ тал дээр бас яг бодиттой яг бүтэн амьсгаа авч ирсэн нэг юм түүх байвал манайхан бас 99 16 10 45 дугаарлуу залгаад бас ороод ирж болно шүү. Энэ бол үнэхээр бас яг
яригддаггүй сэдв байгаа байхгүй. Ер нь тэр киног үзэхлээр ингээд ийм яригддаггүй ийм сэн сэдв. Чухал сэдвүүд. Тэгээ чи гол нь тэр чухал сэдвийг олж хараад байна гэдэг чинь бас гоё л байна л да тий. Би бол ингээд яг тиймэрхүү кино үзэхдээ яг нэг фаны хэсгүүдийн л илүү тогтоож олж хараад байдаг байхгүй тий. Энэ нэг мэрэгжлийн онцлог юм шиг байгаа. Онцлог юм шиг тий. 9986 1045 9986 1045 дугаар дээр бүхнийг холбогдоод ороод жирээсэй гэж хүсэж байна. За комментуудыг бас үргэлжлүүлээд хүргэе. 1988 онд 10 дугаар ангийн охин байлаа. Энэ кино бол хүний амьдралын хамгийн нандин бүхий л зүйлийг харуулдаг үнэхээр гоё кино гэсэн байна. Нэг ч ангийг нь үзээгүйхэр нь догсооны царай төрөх нүдэнд харагдтал яриулжээ. Киноноос нь догсооныг харчвал би гомдчих болов, гайгүй болов, арай царай муутай биш үстэй гэж царай ярьсан байна энэ film. За тэгээд очроо яг үзсэн юм уу? Шал худлаа. Гэдэг ингээ очроо үзтээ шүү. Яг үзтээ шүү бүр. За тэгээд линкийг оруулаад өгсөн байна. Найруулагч маань нэг ч үзээгүй тэгээд энэ нэвтрүүлэгт оролцож байгаа болохоор үзсэн юм шиг л боддгоо гэсэн байна. Яг тийм. Гэтэ яг нөө киног бүтнээр нь ярьдаг учраас киног заавал бүтнээр нь үзэх шаардлагагүйгээр анх удаа сонсож байгаа хүн ч гэсэндээ мэдрэмжийг нь аваад дахиад үзэхэд оройтдгүй байгаа. Тэгээд бүр заавал хэлдэг штэ бит хоёр бол гэр бүлээрээ үзээрэй. Энэ нөө насны цаг гэж байдаг бол бүр баг насных ч хамаагүй бүх хүүхдтэйгээ үзээрэй гэж үзэх боломжтой тийм ер нь нэмэх 18 юм гарахгүй те. Харин те. Бүтэн амьсгаа авсан үе зөндөө гэсэн байна. За тэгээд уучлаарай гарах болсон байгаа юм байна. Уянагч ингээд сонсогчтойгоо холбогдъё байна уу? Нөө сайн байна уу? За өглөөний минь. Өглөөний минь. За өглөөний минь хинтээ холбогдсон бай танилцъя. За Ганбаяр. За. За Ганбаяр маань сайхан амарсан уу? Сайхан амарсан өглөө гараад явж байна. Хаанаас биднийг сонсож байна? За яг машин дотроо сууж байна. Ааха. Бүтэн амьсгаа авсан тэр хором хүчээс бидэнтэй хаваалцаач. За бүтэн амьсгаа. Ер нь тэр мэдрэмж гоё тийм ээ. Сонин юм яриад харин. Тэгээ бодоод байсан чинь энэ бүтэн амьсгаа ойрд хизээ авбаа гэж сая бодлоо. Яг үнэ. Тэгээд за яг хүн өөр л өгдөг байгаа хэлтэй. Миний хувьд бол саяхан нэг спорт юм л дээ. За тэгээд улсын аваргаас медаль зүгээд гисэг нэг амьсгалаа. Тэр их бэлтгэлийн дараа. Роотын дээрээ тий. Гэртээ орж ирээд хүүхдүүдэд харсан чинь медаль авцсан байна гэдэг хүмүүс надад харж байна. За. Тэгээд тэд нар бас нэлээд бүтэн амьсгаа авч явах шиг байна. Вау. Тэгээд одоо ерөөсө ганцаараа бүтэн амьсгаа хүн бол авч явдаг юм байна. Тэгээд яг үнэ. Бусдыгаа харж баярлж байгааг нь харж бас давхар бүтэн амьсгаа авлаа. Тэгээд дан ганцаараа бол хүн биш юм байна. Яг тийм тий. Аал гэж харж байна тий. Ааха. Бүтэн амьсгаа авах тэр мэдрэмжийг та ямар нэгэн зүйлтэй зөөрлөл юутай зөөрлөх үү? За тийм нэг ганцаараа лугаа юм шиг санагддаг шүү дээ. Аа. Австрал тий. Ааха. Нэг биш болоо түр зуртай. Ааха, тэрхэн зур. Тий. За тэгэл одоо дараагийн бүтэн амьсгаа авах ажилдаа гараад явж ин да. Вау. За үнэхээр гоё ойлголтыг өглөө. Бүтэн амьсгаа гэдэг чинь өөрөө би ганцаархнаа авдаггүй мэн. Намайг бүтэн амьсгаа авах үед хүүхдүүд мань авдаг юм байна. Эргэн тойрны хүмүүс мөн давхар ингэж дамжуулж нөлөөлж идэг юм нэгдэг гоё агуулга хэллээ те. Маш их баярлалаа Ганбаяр. Дараагийнх нь бүтэн амьсгаа авах ажилд нь өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Яг тийм. Одоо жишээлбэл сая Дурсамж 1981 кинон дээр ганцаар бүтэн амьсгаа аваагүй байхгүй юу? Тий. Нөхөр нь авчаад ирсэн. Нөхөр нь авч ирчихгүй те. Эхнэртэй хэлж байгаа байхгүй юу? Тэгээд хамгийн гол нь манай нөгөө нэг догсооны аав их чинь айгүй төмс гэдэг штеп. Эхнэртэй санаа зовдөггүй, эхнэрээ халамжилдаггүй те. Нөгөө аавыдаагаа бодох юм бол ингээд жоохон ингээд хайнгадуу байдаг гэдэг бол маш гой үгнүүдийг энэ үед эхнэртэй хэлдэг байхгүй юу? Энэ хүртэл хичээлээ маш их зовлоо. Намайг уучлаарай гэдэг үг нь энэ үед гардаг штеп. Тэгэхээр энэ нөгөө нэг маш нандин үе байгаа байхгүй юу? Бүтэн амьсгаа авах мөч гэдэг бол тэр хүний хувь хүмүүсийн хувьд зарим зүйл дээр зүжгэлдэг бол энэ бүтэн амьсгаа авах мөчд хинч хизэж зүжгэлдэг л байхгүй юу? Харин тэгин те. Яг өөрийнхөөрөө тайван байж байгаад бүтэн амьсгаа л авдаг байх. Зүжгэлж байгаад бүтэн амьсгаа аавна гэдэг бас л хэцүү байх тий. Харин тий. Дундаа тасалтаал. Хэцүү. Ер нь гэхдээ ингээд наадхны чинь эсрэг талын нэгэ бодох юм бол
бүтэн амьсгаа хэрвээ би авахгүй одоо эгүй бүтэн амьсгаа авах нь өөрөө ингээд их нэртэй дамжуулаа гэр бүлдээ дамжуулаад ингээд ганцхан миний асуудал биш байгаад шүү дээ. Би ямар тайван байх нь гэсэн үг байхгүй. Гэтэл эсрэгээрээ би одоо нэг амар ингээл сандраал бүх юм дээр ингээл ондооцоо ер нь жоох юм завгүй те тайван бос байдалтай ингээл байнгын ингээд зүтгэл ингээл ядраад байна гэж нэг өмнө ярьжсэн. Яг ийм байдалтай одоо аа хүн би одоо ингээд яваад ах юм бол хажууд байгаа манай эхнэр те өр хүүхдүүд бас л миний төлөө санаа зовоол тэрэд ч гэсэн юм бүтэн амьсгаа авч чадахгүй л бас байгаадах юм байна л да. Тэгэхээр болж игэл амьдралын ямар нэгэн асуудлуудаа шийдээд гоё юм бүтэн амьсгаа авч байгаа тэр мэдрэмжийг яг чин үннээр бас байн харуулж явах нэг зүг юм байна шаарлаа тий. Хамтдаа амьсгалцгаая тий. Хамтдаа амьсгал. Хамтдаа бүтэн амьсгаа авъя тийм ээ. Яг зөв. 9986 1045 9986 1045 дугаар маань таны өмнө нээлттэй байгаа шүү. Та бүхэн бүтэн амьсгаа авсан хорон мөвчүүдээсээ бидэнтэй бас хуваалцаасаа гэж хүсэж байна. Амьсгалах амьсгаа сайхан гэж ах шүү шүү. Амс хийх. Амс хийх амьсгаа сайхан гэсэн байна. Одоо сая жигж штэ бүтэн амьсгаа авчаад нэг амс хийснэ. Дараагийн бүтэн амьсгаа авах ажил руугаа гарч ийна гэж штэ. Энэ дунд нь бас амс хийж штэ. Хувцас өмсөх өглөөний цай уух гээд утаснасаа жаахан гарах гэж байна шүү. Миний дүүнер тэгээд сонсож байгаа шүү гэсэн байна. За ойлголоо. Лизинг зээлээ дуусгаад бүтэн амьсгаа авсандаа хүүхдээ боловсрал эзэмшүүлээд одоо нэг бүтэн амьсгаа авчяан даа гэсэн байна. Тий, ер нь яг монголчуудад байгаа нийтлэг асуудал бол зээлийн асуудал байгаа шүү дээ. Зээлтэй байна гэдэг нь өөрөө нөгөө нэг юм сэтгэл зүйн хувьд нэг бүтэн амьсгаа авч чадахгүй байх нэг юм одоо хэцүү нэг юм юутай яваад байгаа байхгүй. Дарамттай яваад байгаа байхгүй. Тэ зээлтэй үж би яаж бүтэн амьсгаа авах юм бэ? Тэрийг яаж төлөх үү гэдэг ингээ бодно. Тэгэхээр зээлтэй жиж өгч болохгүй шүү дээ. Зээл дарагдана гэдэг чинь өөрөө бүтэн амьсгаа авах айгүй чухал. Тэр монголчууд нэг хамтдаа нийтээрээ те бүгд энэ их гоё газар баялаг те том талбай энэ их нутагтай те баялаг ихтэй их нутагтай. Бид нэр монголчууд тэр чигээрээ бүгд өр зээлгүй. Харин ингээд нутгийнхаа одоо газар шорооныхаа одоо үр шимийг хүртдэг бүх зээлгүй болсон тийм гоё нийтээрээ нэг монголчууд нэг бүтэн амьсгаа авсан тийм цаг ирнэ гэж би бас өрөомөр байна тийм ёо ямар гоё юм бэ гоё тийм бүгд нийтээрээ амьсгаа авч яах гэж бодлоо бүтэн амьсгаа нэг ингэдэг бүгд зээлгүй болоод одоо надад нэг ийм жишээнүүд байдаг байхгүй юу хүмүүс ярьдаг штэ гадагшаа авахлаар хүн болгоны нүүрэнд инээмсэглэл тодорсон байсан Америкчуудтай уулзаал ингээл хүн болгоно танихгүй ингээл hi hello гэл ингээл нинээгээл байдаг те ингээл дандаа ингээл инээмсэглсэн хүмүүс байдаг Монгол руу ингээл орж ирээл ингээхээр бүгд дандаа ургаасан хүмүүс байгаад байдаг гэл тэгсэн хэрвээ бид нэр үнэхээр бүтэн амьсгаа авч чадж байгаа бол бас ялгаагүй инээгээл авах та яг очроогийн шиг сая хэлсэнчлэн бүгд ийм сайхан бүтэн амьсгаатай хүмүүс айх юм бол хин ч ирсэн инээгээл юм штэ. Тий. Юу гэж тэгэл ингээд нэг бүтэн амьсгаатай ээж хүмүүн рүү мухаараад авах тий. Би зүгээр төсөөлчлээ ингээд монголчууд ингээд гинт те бүх зээлүүд нь төлөгдөөд зэ. Одоо яг эд баялгаараа зэ. Тэгээд үр шимээ хүртээд монголчууд ямар ч зээлгүй нэг ч зээлгүй юм болоод бүх цалин хүрэлцээтэй ингээд болчвол гадуур ингээд алхлаа гэж бодъё зэ. Тэгтээ танихгүй ч гэсэн нэг нэргөө хараад инээ түрээд ер нь яг тийм мэдрэмж авах юм шиг санагдаж байгаа хөөх. Инээсгэлэл за сайн уу ажлын амжилт хүсье те. За ажлын амжилт хүсье гэл нэг яг тиймэрхүү цаг ирээсэ. Ирнэ гэдэгт итгэл та хэдүүлээ те. Яа байжлахгүй. Тий гоё. Тий тийм цаг ирэх байх гэж бодож байна. Тэгээ өнөөдөр энэ гоё яг бүтэн амьсгаа авах гэдэг зүйл чинь хамгийн чухал бас хандлага юм байна те. Тэгээ бас ганцаараа биш юм байна гэдэг. Гоё агуулгыг олж харсан. Заяада баярлаа. Баярлаа. Алгад ажилт. Өөртөө тохиолдсон нөгөө нэг бүтэн амьсгаа авсан бас мөчөө ярихаасаа өмнө сонсогчтойгоо холбогдъё. Тэгээ. Байна уу? Өглөөний минь. Өглөөний минь. За хамарсан. За сайн байна уу? Хамарсан уу? За хинтээ холбогдсон бэ? Нөгөө наяана. Хоолой нь яач вэ? Зүгээр үү? Зүгээр. Жохо сөнгөцсөн байх. Гэрүүлгээ сонсоогүй унтчих. Харин тийм байна. Тэгвэл яг сэргээгүй хоолой юм байна. Тийм байна. Гайхлаа штэ. За, сайхан амарсан уу? Сайхан амарсан. Ааха. Өнөөдөр үнэхээр чухал сэдв бид нараас хуваалцж байна. Сонссон баг тийм ээ. Бүтэн амьсгаа
одоо авах мэдрэмж бол үнэхээр гоё. Тэгээ ганцаараа авдаггүй маань гэр бүлдээ бас дамжуулдаг юм байна. Тэгэхээр амьдрал чинь яг ямар хуу нөхцөл байдал дээр бүтээн амьсгаа авч ирсэн гоё түүхүүд байна вэ? Ер нь ирээдүйд ямар зүйл дээр гоё бүтээн амьсгаа авах гэж бодож байна тийм ээ? Амьдралын бүтээн амьсгаа авах юм зөндөө байсан. Ингээд тийм хэвээр тэгэхээр тооцоолоод одоо харин ирээдүйд бүтээн амьсгаа харна. Тэгэхээр өөрийнхөө хэмжээнд нэг авах бүр нэг сайхан нэг юм дүүрэн нэг юм хандсан тийм мэдрэмж авах. Хүн чинь өөрийнх нь дотор байгаа тэр нэг юм хүсэл өөрөлдөх юм уу тэр бүгдээ гэх юм уу тэр зүйл тайлбарлахад л ер нь хамгийн их бүтээн амьсгаа авч ирэх юм амруу 50 мэдрэмж төрдөг юм уу гэж боддог. Эдний харуулууд нь одоо энэ бичсэн хэлчээр өрөнд баригдчихлаа энэ нэг миний нэг яриад байгаа бодлогын хүрээлэлтэй тэр нэг хэмээн гадармтай одоо нэг сүндээ бүгдээс өөрний дарамт хийгээд төгсөнд одоо юм мэддэггүй амин амьдралын шаардлага амин сэтгэл хөдлөлөөр өөр гэдэг юм бол хаанууд хааны яаж тавьж бодох тийм орчин нөхцөл бүрдүүлчихлаа. Бүгд өрний хамаалтаа болчихлаа. Тэр нь өөр тэрний зүгээр харахгүй юм шиг. Тэгжээж уушаал стаа юм шиг юм сэтгэлийг бүгдэн суулгачихлаа. Тэгээд энэ одоо цаагаар нэг өдөр таамаг айгуу япончууд орж ирж юм та энэ юусэн таамаг бүх хөрийг тэгдээд би бид дараад өгчих гэдэг өмнө амтад биднээс 100 жил өгчих үү гэдэг юм уу. Энэ бид өөрснөө ямар нэгэн байдлаар өвдөл санаагаа нэгтгэж тэгээд болцгол 50 замаар энэ асуудлаа шийдэхгүйгээр одоо Тэвгэн одоо нөгөө нараа шиг юм уу манай наадын бүрдөө нөхдөд банагчгүй гэдэг шатагын чуу хүн чанарын төвд хурж бидэнд жигд тарааж өгдгөл бол бидний дарамт гарах хэрэгтэй. Харин тийм энэ тэгээд бодох нь үгүй тэгээ явчихлаа тэгээд бүгд энэ амьдралын асуудал гэдэг нэг мөнгө шимшиг. Өөрөөр Монгол хүний амьдрал чинь бид нэг орноо байр нэг асуудал хоолойдоо хаажил гэдэг гурван өмнө дээр бүтээн амьдралдаа зориулдаг амин хүрчээнд чихгүй зүхэд амин хүн бүрхнөө хэлцээд гэрээ одосоод авчихсан хэмжээний хөрөнгийг Монгол бүгд хадгалаад энэ юм сонирн байдалтай болчихсон дээр бичээ. Тэгэхээр зэрэг бүгдээр нэг адхагой шийдэлт хүрч ухаалаг зөв шийдэлт хүрч тэгээд нэг сайхан ууж амьсгаа одоо ер нь өгсөн чарамсгаар гэсэн юм. Би одоо татвар нэг тийм юм одоо мөрөлж шиг бид ч одоо өөрөө нөгөө хүсээд суугаад байвал бүтэхгүй мөрөлж болчиход байна. Тэгээд тэр энэ чинь санаад хахад болоод тийм байна. Тэгээд бид цаанах хийхдээ манайхаас үүдээ хаасайгүй юм. Дар бүрнээ ямарсан бороо зүг айдан боловч ямарч үснийг яриад байдаг болсоо шүү бас гэж. Тий бас тий. Тий бас гэж хөрх юм нь бас нэг их орон газар нут хай байгаад дэлхийн интернет эбис энэ санаад бас Facebook гүйлгэсэн чинь дондгол нэг одоо өгөнч гэжтэй нэг 60-аад орчим насны хүн. 60 насны хүн нэг жижиг тийм одоо юм хийсэн тавьсан юм тийм. Тэрэндээ гэж шууд нэг хотог байна. Хаантай яасан нэг дондгол юм байна. За 94 онд энд 3 өдрийн турш товроо мадуудтай тууж өнгөрдөг байсан юм байна л да. 94 онд 3 өдөр тасралтгүй мад босоход ерөөсөө юуадгүй байсан хадаг. Одоо нөгөө хотч шахууддаг чинь өнгө хөрсний ийзээ уцчир нь шахууддаг байхгүй мад босоход чинь тэр шахууддаггүй тийм ходог байсан. Одоо эндээс 10 тиймээс босч чадхаа боллоо. Эргэн тойрны өнгө хөрснөө ус бүгд байхгүй боллоо. Тэгээд ярьж ин тэр надад юм шиг санагдсан. Яг өөрөө гомоо хүмүүс шигтэй ер нь хөдөө явах тустай мөр нөхцөл тийм хүмүүс хасууш. Ер нь яхад бид хөгжиж хэрэгтэй байна, мөнгө хэрэгтэй байна. Яг үнэн. Тэгээд зүгээр их нөхцөлийнхаа цаасгүй бол 4-3 70% тийшгийн зүйл болгон барин тэгээд нэг
тэгээ англи хэлтэй нэг комиссийн нэг бахан цагаан бараа унаа машин хэрэгсэн ийм хөө зүйлийг хөгжих бизнестэй ийм хэмжээний зүйлээрээ хэдэн мянган хамгаалаад ирсэн шүү дээ. Нэг ч юм бол бас. Тэгээд бид хөлтөлийн очих гарахаас өмнө мо 500 мянган хүнтэй ихэнх нь хавталтаа тэм бүгд өгөхөд дуусч ирсэн үндэстэн шүү дээ. Яг энэ бодтой зөвхөн юм нэг шүү дээ. Ийм байхдаа ч бид нар ер нь ингэж нэг жоохон амар сууж айтаахан орчинд амьдрахын тулд газар нутгаа нэг юм тавьж бүөхийг хусаачгүй одоо хийж байгаа төвчл болох юм биш үү? Маш гадаа тарихан бид гадаа тавхад ихтэй хоёрын хооронд одоо гарснаас энэ амсгалыг чинь хүнсэн тавьж яасан юм бэ гэдэг. Яг мөнгө хэрэгтэй байна. Одоо тэгээд яг нарийн тоо сайн 90 он чинь нэг манай энэ улс чинь 330 хүүхэдтэй нэг айл байдаг гэж бодоход өвдөө нэг бор бүрний ажил тэгээд өөрөө өөрсдөө хийдэг байж ирснийг нийгмийн өөрсдөө дүнгүүртэй нөгөөдөл өөрсдөө хийчих чадамж хэцүү хуваад авсан болгонгод аав буюу төрн 330 хүүхэд хийх ажилдаа болсон гэх юм. Тэгээд одоо хүмүүс чи ийм хэдэрийг хийгээд хүчтэй ирэхгүй болчихлоо дээр ингээд нэг юм тэгээд ер нь би одоо нэг юм хэлэх гээд байгаа нь одоо өөрсдөө бодол бидэд байгаа. Ер нь мэдэр модатага үзиятатага баян үзиятдаг болчиход байгаа энэ төр гэдэг бол бидний төр. Гэсэн шүү дээ. Тийм шүү дээ. Сонгоод байна шүү дээ. Яг үнэ. Тэгээд гаргаж ирчихээ. Магаш нөгөөдөн болгоны хэдэн хүмүүс нь гараад хаймуугаар нь дуудаад бүгд гаргаа хаймаар юм шиг юм яриад ингээд бид өөцгүйтэй энэ дээр одоо хоорондоо станууд тодорхойлсон тооны хоёруудыг салахгүй л байна. Тэгэхээр би одоо мууцж бидний төр тасар ихтэй зүг буруу зүйл байх нь байна. Энэ бол өнөг бодтой байна. Хаа юунд нь буруу байгаа гэж бүгдийг олж хүн гэж өстөө нөгөө нэг ихтгэл баяны хэлдэг шиг тань өөрөөхний гоцыг гэлгэн гэвэл мянган ч үлдэх гэсэн үг гэдэг. Тэр чирүүсээр одоо хэдүүлээ зөв гацрын гацтаа бод яа. Тэгээд одоо нэг нэг тар түмнэрээ сонгодгоор нь инглишчэн засагтаа болчих. Ята гоохтой болчих дээ тодорхой нэг хүн байж бач хийж ингэсэн дээ. Тэгээд дараа нь газар нутгаа эхний ээлжинд одоо энэ тооч мэдгүй шахах хүмүүсийг мадлаа нөхдөж юм хэсэг юм мэдж чанууд нь зайлшаад мөнгөжөөд авчихсан. Тэгээд газар нутгаа гэсээд өөрсдөө бодлоо. Тэгээд одоо дараа нь яг айлгүй ямар хөө чиг марин чатаагаар явах вэ гэдэг нэг юм зүйл над гарах хүмүүс зөндөө байгаа. Өө тэр одоо тийм нэг баа биш үү. Монголын толгой болоод яг ашиглыг 90 хай гэсэн бол ёстой хаган дотроос нь адмаа бодохоор хүмүүс гэж боддог шүү дээ. Яг үнэ. За баярлалаа наа. Баярлалаа наа. За нэг тийм их юм төрөөд нэг сайхан бүтээн саавн бах. Зөв яг тийм юм байна. Тэх юм байна. Маш их баярлалаа бидэнтэй холбогдсон. Ярьдаг хараад байх юм. Зөв үгүй үнэхээр гоё агуулга ярьлаа шүү тий. За баярлалаа. За тэгэхээр нэг саяны одоо сонсогчийнхоо ярьсан зүйл дээрээс усан гэж олж харж байгаа байхгүй. Бид нар нөгөө нэг бүтээн амьсгаа аавна гэдэг чинь өөрөө аав хүн гэр бүлдээ нөлөөлж идэг те нэг юм нөлөөтэй. Тэгвэл монголчууд нийтээрээ нөгөө битээр төсөөлсөн шүү дээ. Ямар ч өргөгүй болоод нэг хой бүтээн амьсгаа аваад гадар нэг харангууд инээ төрөл гоё алхах байх гэж. Тийм цаг ирэхийн тулд бас бид нар ганцхан нэг нэгэндээ бас нөлөөлөх нийтээрээ нэг тэ нөлөөлөх хэрэгтэй юм байна гэдгийг бас олж харж байгаа байхгүй сая. Бас энэ чинь нэг их том газар нутаг дээр амьдарж гин тийм ээ. Ингээ нийтээрээ нэг амьсгаа авах цагийг үнэхээр хүсэж байгаа бол бид нар хүн бүрийн оролцоо хэрэгтэй байна. Тэ өнөөдөр очиод хамаагүй гэд бодоод байж болохгүй мэн гэдгийг зүгээр ойлгож харлаа л да сайн. Энэс үл тэ. Наяг маань сонсох дуртай шүү гэд манай сонсогч Ядамсүрэн Туяамаа бичсэн байна. Заримдаа бүтсэн бүтээгүү хүчээр нэг бүх зүйлээ хоош нь тавиад амьсгалж байгаагаа мэдрээд амьдрч байгаагаа мэдрээд нэг сайхан гүнзгий амьсгаа авах бас зүгээр шүү болж өгвөл гэж. Тий, наадах чинь их чухал. Наа чи бас чухал. Мэдээж одоо бид нар нөгөө нэг нийтээрээ бүр ингээд нэг бүр сайхан цаг ирсний дараа гүнзгий амьсгаа авнаа гэдэг авах юм бол тий. Нэг бүтээн амьсгаа авнаа гэдэг хэлэх юм бол бас хэцүү. Зүгээр нэг өөртөө амсхийх боломж олгож агаад. Тий. Тэгээд болж өгвөл сайхан байна гэж нэг гүнзгий байгаадаа талархаа тий. Тий. Ер нь яг хоо тэр цагийг одоо нөгөө нэг би одоо нэг гаргахын тулд тий нөгөө сөрөг тал руу их гаргадаг байсан байхгүй. Жишээ нь одоо ингээд шоудах ч юм уу те харигдах юм ч бодохгүй ингээд харигтаал те. Ваа найзуудаа ингээд тэнгүү тэр нь өөрөө
тэр нь яг дараа нь олонгод надад ингээд жоохон хэцүү байгаад байдаг те. Тэгэхээр тэрийгэ болоод нөгөө нэг юм загсанд явах ч юм уу, гинт нэг аялах маялах ч юм уу, те гэр бүлэр явах ч юм уу. Юу ч бодохгүй тэг яах юм бэ гэж энэ л орог юм те бүтсэн бүтээгүй яг гүнзгий амьсгаа бүтэн амьсгаа авах юм аргууд байдаг юм гэж бодож байна те. Хүний амьдралд бүтэн амьсгаа авах маш олон мөчүүд тохиолдож байгаа. Түрүү одоо жишээлх юм бол яг очрогийнхоо хилдсэн нөгөө бүтэн амьсгаа авсан би 5 удаа бүтэн амьсгаа авсан байгаа гэд хэлэхэд чи би бас өөрийн мэдлгүй ингээ бүтэн амьсгаа авж илээ. Харин тэгэн штэ. Яах аргагүй л нэрээ ээжүүдийн хувьд хүүхдүүдэд төрүүлээд 9 минут төрүүлэх энэ бүтэн амьсгаа авж байгаа мөч бол бас ямар жаргалтай байлаа тий. Тэгээд ихэд чинь бас ингээд янз янзын шалтгаанаас болоод бүтэн амьсгаа биш тал дундуур бүр заримдаа амьсгал авахд хэцүү болдог, тасалддаг үе хүртэл байдаг штэ. Гэтэл хүний амьдралд тохиолдож байгаа энэ олон бүтэн амьсгаануудаа бид нэр заримдаа ингээд харж тэрэн дээрээ тогтож түүндээ баярлаж талархахаасаа илүү үнээс илүү байх боломжтой байсан гэж бодох тохиолдлууд бас их байдаг. Өөр илүү бүр гүнзгий амьсгаар уу те эсвэл амьсгал төгжих тэр мэдрэмж рүү бараг ингээд очмоор санагдаад байгаа ч юм шиг те. Гэхдээ бүтэн амьсгаа авж байгаа яг энэ мөчч л гоё байхгүй. Удаан бүтэн амьсгаа аваад бүтэн амьсгаа авсан тэр мөчөө ингээд төгжинэ гэдэг чинь амьсгал төгжинэ гэдэг чинь бас тийм удаан хийж чадах зүйл биш шүү дээ. Харин бүтэн амьсгаа авах гэдэг чинь тэр хүний ямар их тайвшрал ад жаргал бие махбодт нь дээрээс нь авахгүй доош нь хүртэл бүх биед нэрч хүч өгдөг. За агаарын хүч мүч өгж юу гэж байгаа штэ. Тэгэхээр тэр мэдрэмж бол юугаар ч зүрлэшгүй. Тэгэхээр тэр мэдрэмжийг би түрүүн хамгийн ихэнд гамбайраас асуужсэн штэ. Яг бүтэн амьсгаа авах мэдрэмжээ ямар нэгэн юмтай зүүрлүүл гэжсэн чинь ганцаархна нэг хэсэг бүх юмнаас ингээд тасраад жингүүдсэн юм шиг мэдрэмж автгаа гэжсэн. Хүн болгон өөр мэдрэмж авдаг байх. Харин тийм би одоо яг ярилцж байгаагаараа очроогоос асуумаар байна л да. Бүтэн амьсгаа авах мэдрэмжийг өөрийнх нь мэдрэмжээрээ нэг тайлбарлаад өгөөч. Одоо жишээлбэл ямар мэдрэмж төрж ирсэн бэ бүтэн амьсгаа авахад очроод. Гэхдээ ер нь яг нэг бүтэн амьсгаа тэр мэдрэмжийг л эргэж сануулах гэдэг л да хүмүүст. Одоо очроогийн мэдрэмжийг сонслоод миний мэдрэмжийг сонсчингуудаа өөрийнхөө мэдрэмжийг санах байх гэж бодож байна. Ер нь яг хоо мэдээж нөгөө би амьдралдаа нөгөө 5 удаа хүүхдээ ингээд төрөөд эсмэнд те мэдлэгт нь 5 удаа том амьсгаа авч яснаа л зүгээр ярьж байгаа. Тэрнээс амьдрал зөндөө олон амьсгаа авах мөч байгаа. Гэхдээ дахиад нэг амьдралдаа дахиад нэг том амьсгаа авах зүйл бол одоо тий хүүхдүүд 6 дахь нь болохоор хүүхдүүд ингээ үр хүүхдээ өсгөө зөв хүмүүжлэлтэй ингээ болохыг харах нь том амьсгаа гэж байгаа. Гэхдээ яг хоо жижиг шажиг зөндөө л бүтэн амьсгаа авч ясан зүйлүүд байгаа л да. Тэр үед ямар мэдрэмж авч ирсэн? За тэр үед бол ийм мэдрэмж авдаг. Ингээ бүтэн амьсгаа аваад ингээ ихэд бүх зүйл ингээ нэг юм миний өмнө ингээд юм одоо ингээд тэнгэрийн цонх ингээд те нэгтцсэн юм шиг одоо зүүрлэх юм бол тийм мэдрэмж авдаг. Одоо шинэ ингээд надад бүх юм боломжтой юм шиг санагддаг. Итгэл найдвар төрдөг те. Ингээд болохгүй юм байхгүй юм шиг зүгээр ингээд бүхнийг чадах юм шиг тийм мэдрэмж төрдөг сонио. Ингээд бүтэн амьсгаа авангоо тэгээд ирээдүйний гой гэрэл гэгээд таарна. Тэгээд бүх юмыг ингээд гоё өнцгөөс ингээ харж эхэлж мэглээд яг бүтэн амьсгаа авангуудыг тийм итгэл найдвар их орж ирдэг юм уу да тий. За ядамсрын таягчд бол цаг зогсох шиг цаг намайг хүлээх юм шиг тайвшрал ирдэгэ гинэ. Би яг бүтэн амьсгаа авч исэн мөчүүдээ ингээд одоо эргээд ингээ бодхолоор ингээ заа ингээ болчлоо доо. Тэгээ дээрэс нь ингээд яагаад ч юм ингээд цээжин дээр юм тэглээдээс нь авагдчихгууд би зүгээр бүтэн амьсгаа авч исэн мөч болгондоо айгүй их уйлж исэн юм. За ингэ болчлоо гэж үйлжлээсэн л ахал да. Тэ одоо тэр дотор чи нөгөө хүүхдээ гаргах маргах хүртэл орж байгаа шүү дээ. Төрх мөрх хүртэл орж байгаа. Тэгээд тэгэхэд ер нь нөгөө нэг нулимс айгүй ойрхонтой байдаг маань бүр багаас маа л юм байна. Гэртээ асуудал болоод ингээд нөгөө асуудал шийдэгдсэн ч гэсэндээ баярлаж тэрэндээ ингэж багтаж баярлаж уйлж авах жишээний ч гэдэг юм уу те. Эсвэл янз бүрийн асуудал болох юм бол тэрэндээ үнэхээр жоохон шаналж уйлж авах ч юм уу. Ер нь надтай ямар нэгэн асуудал болох юм бол яг нулимс минь их ойрхон байт юм биш үү? Ер нь эмэгтэйчүүд ер нь голдоо тэгдэгөө. Ингээд нөхрөөрөө ч юм уу хайртай хүмүүсээр ингээд тэрврүүлэхтэй. Нэх гоё бүтэн амьсгаа авдаг үгүй юу? Аа штэ. Хагас амьсгаа авдаг. Би бас заримдаа нөхөртөө тэгдээ одоо нэг өдөржингөө нэг асуудал болоод сүүлийн үед нэг тийм амар янз янзын юм болоогүй юм биш үү нэрэ бодоодсэн чинь ингээд нэг амар ядарсан нэг айгүй хэцүү байгаа нэг үе тохиолдсон штэ. Хэлье хэлж болохгүй. Ингээд дотроо өөрөө ингээд нэг шаналаад байгаа үе тохиолдог. Тэгэхээр намайг зүгээр тэрврээд өгөөч л гэдэг.
Тэгээд тэгэхэд манай тохиол надаас юу болсон гэж асуудаг байхгүй. Тэгээд ингээд тэрвүүлчээд нэг сайхан гүнзгий амьсгаа авчаал тэгэл асуудлаа шийддэг. Ер нь одоо ингэдэг байхгүй. Эрчүүд яг эмэгтэйчүүд бол одоо нөмөр нөөдөглөг гэдэг. Тийм эмэгтэйчүүд одоо нөхөр нь өөрийнх нь дээр нэг араа дээдлийн хүчин байгаад байгаа учраас тий тэргүүрээ ингээд тэрвүүлэхэд ингээд юу авч байгаа. Тэнгүүд эрчүүд болохоор араа өөр юм шиг зүгээр санагдаж байгаа. Миний хувьд бол тий би болонгод одоо мэдээж эхнэрээ тэрвүүлэх гоё л доо. Сайхан мэдрэмж гэтээ би нэг ингээд ягаад ч юм бүр ингээд өөрөөсөө бүр илүү юм хүчтэй тий одоо яг би яг ингээд заримдаа ингээд голын хэрэг дээр загас өрөөч юм энэ нэг ганцаархан гэж байж хата ингээд бүтээн амьсгаа авч байгаа надаас илүү те хүчрэх бүр юм баг дэлхийн ертөнц намайг тэрчгээр ингээд тэрж байгаа юм шиг мэдрэмж бас авдаг байхгүй. Тэр үед ингээд бүх зүйл миний талд те бүх зүйл надад зам тавьж өгдөг, боломж гаргаж өгдөг. Бүх зүйл өнөөдөр өчтөр маргааш нөгөөдөр ирээдүй бүх зүйл ингээд миний төлөө те. Одоо би ганцаархнаа энэ дэлхий дээр байсан ч гэсэн те бүх зүйл яг миний төлөө ингээд зориулагдаад байгаа юм шиг ингээд нэг юм тийм мэдрэмж авдаг шүү дээ. Яа, тэр мэдрэмж болгоныг хүн болго аваасай. Үгүй тэр мэдрэмж чи бас ингэх нэг за түрүүний туяа хичээлдэг шүү дээ. Амьдрал бүтсэн ч бай, бүтээгүй ч бай. Тэр мэдрэмж яг надад орж ирж исэн зөндөө байдаг байхгүй. Ааха. За нарантай Чулуунбаяр маань богдуулын орой дээр амралгүй алхаж гарчхаад хэсэг суухад ч бас нэг цээж дүүрэн амьсгалдаг шүү гэсэн байна. Тэгэн штэ. Зорьсон орой дээр хүрчиж байгаа юм чи. Балчны энэ заяа маань очроод алдарт таавын тэмдэг өгмөр юм аа. Тэр хүрэлс өгд хэлмээр юм аа. Одоо үед ховор штэ. Та нар 11 гомдол гаргад юм уу юу гэдэг. Тэр чи гомдлын төв те. Санал хүсэлт гаргадаг чи өөр хаана нилээ. Гарга. Би найранд нь очие. Яг хаа тэгэл юм. Юуг нь яах вэ? Юуг нь өхөдөө гэд. За ингээд энд хүрээд өнөөдрийн Улаанбаатарын өглөө Дурсамж 1988 болон манаас хамтдаа хоороор энд хүрээд жаргаж байна. Тэгээ бүх хүн бүтэн амьсгаа авдаг, бүх хүн аз жаргалаар дүүрэн бас байхыг бас хүсье. Асуудлууд нь бас шийдэгдэж ард нь гарах өдөр хизээ нэгэн цагт иржил таарна. Асуудал бүхний ард гарсан амжилттай сайхан өдрүүдийг хамтдаа бөөнөрөө өгтөж байгаа сонсогч танд ч гэсэндээ маш их баярлалаа. Радиогийн 1-р студид очроо заяа найруулагч Мизо ажиллалаа. Мөн бидэнтэй хамт байсан сонсогч танд ч гэсэндээ маш их баярлалаа. Урайгаа хэлцгээе. Өнөөдрийн урайч гэсэндээ яг ижилхэн одоо нөгөө манай нэвтрүүлгийн урай маань өнөөдрөөс иддэг ижилхэн тусч шүү. Тэгэхээр бүгдээр урайгаа хэлэхээс өмнө тэгээ та бүхнийхээ ажилд өндөр амжилтыг хүсье өрөөе. Бас тун удахгүй том өрөөгөөрөө бас уулзах болно тий. За ингээд сайн цагийг бүгдээрээ хамтдаа бүтээхийн тулд урайгаа хэлье. За өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэлээ. За энд хүрээд өнөөдрийн дурсамжийг дуусгая. Гэхдээ та бидний дурсамж дуусаагүй. Дурсамж 1988. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио